За бэлэн үү? За өдрийн мэнд. Бурхан өөрийн хөвгүүд охтуудаа босгож, байршуулад тэгээ бүх зүйлийг бидэнд өөрийнхөө хөвгүүд охтуудтай үн цэнийг мэдрүүлж агаад үнэхээр талархаж байна. Тэгээд би сүмдэрээ 7 хоног болгон эрэхтэй маш үн цэнтэйгээр бас энэ зүйлийг одоо хүлээж авсан. Яагаад гэхээр бид нар Бурхны хувьд сонгогдсон, дуудагдсан, бас тэр биднийг байршуулсан. Харин бид нар энэ зүйлсийг өөрийн зүрхэндээ хүлээж аваад үн цэнтэйгээр энэ бүр өөрийнхөө амь амьдрал гэж хүлээж авах нь маш чухал зүйл гэдгийг би бас тэр зүйлийг ойлгосон. Тэгээд яагаад гэхээр одоо өөртөө тохиолдсон явдал бол яг бурхан тэгдэж штэ. Би бурханы өмнө ямар ч хоёр нүур гаргахгүйгээр миний зүрх сэтгэл яг цэвэр байх хэрэгтэй. Тэгээ би эхлээд магтаалдаа үйлчлдэг байж хахад надаа ингээд нэг өдөр айгүй хэцүү санагдсан. Тэгээ хоёр хүүхдээ юугаад пианогоо ингээд өргөж мөрөгцөн. Тэгэнгүүтээ за би нэг худлаагаас ингээд шатах гэж ингээд дүр эсгэж яхаар ерөөсөө за баг боли гэсэн тийм нэг надад мэдрэмж төрөхгүй юу. Тэгсэн чинь миний дотроос яасан бэ гэхээр энэ бол чиний бүр амь амьдрал гэж илчилсэн. Тэр цагаас хойш би сүмдээ одоо нэг л 7 хоног алгасахад яг энэ чиний амь амьдрал гэдэг тэр дуу бол байнга сонсогддог. Тэгэхээр бид нэр одоо сүмдээ явж байхдаа сүмийнхаа одоо ахан дүүсүүдтэйгээ хамт байхдаа энэ цаг хугацаа биднэрт өгөгдөж байгаад үнэхээр бидний амь амьдрал гэж хүлээж авч тэгж үн цэнтэйгээр хүлээж авснаар тэр зүйлийнх нь хүч нь бас ирдэм байна. Тэгээд одоо би ажил хийж байгаа ч гэсэндээ би үйлчлсэн хэвээрээ байгаадаа би талархдаг. Тэгээд би одоо бид нар яг одоо энэ цаг мөчид маш тодорхой байх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид нэр тодорхой байж яг сүнслэг зүйлсийг тодорхойгоор харж аж тэр хүчийг одоо бурхан эцэг биднэрт ингээд бүр ингээд бурхан эцэг өөрөө маш тодорхой. Тэгээд тэр бурхан эцгийн тодорхой байдлыг бид нар бүр ингэж өөрсдийнхөө амьдрал дээр тодорхой бүх зүйл дээр тодорхой болгож өгснөөрөө тэр хүчийг мэдээд байгаа байхгүй. Тэр үгийнх нь хүчийг хүртэл мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш чухал. Есүс Христ бол өөрөө яг би эцгийн хүү гэдгийг маш тодорхой мэдсэн. Тэр буцхаа маш тодорхой мэдчихсэн. Тэгээд энэ газар дээр би хэнийг хайрлах уу гэдгээ бас маш тодорхой мэдчихсэн. Тийм учраас бид нар ч гэсэндээ яг ийм тодорхой байдал дотор өөрийнхөө амьдралыг цаг одоо алхаж байгаа бүх зүйлээ тодорхойлох нь маш чухал юм байна. Тэгээд бид нар бас бэлэн байх хэрэгтэй байна. Яагаад вэ гэхээр би нэг зүүдэлсэн. Тэр болохоор яагаад ч юм нэлээд олон сарын бараг жилийн өмнө зүүдэлсэн зүүд. Тэгээд сая яг тэр зүүд маань дахиж ингэж надаа ингэж орж ирээд би яг энд ярих ёстой юм байна гэж би бодсон. Тэр болохоор юу вэ гэхээр одноот хоёр цуг явж байгаа байхгүй юу. Тэгээ би одноо яг магтаалын ахлагчаар удирдагчаар ингээд сонгогдсон тэр үе байсан. Тэгээ би одноог би маш одоо нэг сүнс дотор надад ингээд илчлэлт өгсөн учраас би одноог маш их хүндэлсэн байхгүй юу. Тэгээ би одноог ингээд миний одоо бас ингээд хүндтгэдэг хүний нэг ингээд би одноог ингээд дагаа явж илаа. Тэгсэн чинь ингээд уулсууд ингээд нурж байгаа байхгүй. Ингээ бүр ингээд яг ингээ бодит харагдаж байгаа одоо бидний энэ ертөнц зүгээр ингээд газрууд нь ингээл юу бол уулсууд нь ингээл нураал явж ирсэн. Тэгсэн чинь одноо
би бас машинтай байгаа байхгүй. Тэгсэн чи одноо чи миний машин суучих юм уу гэхээр би ямар ч юм бодохгүйгээр за тгийгээ би суудсан. Тэг ингээд суудсан чинь яасан бэ гэхээр тэр машин дотор суусны дараа бит хоёр ингээд би одноогийн гэрт очиж байгаа байхгүй. Тэнгүүтээ одноогоос ингээд би ингээд одоо ингээд унтах пүүгээ одоо ингээд илүүчлээчээгээл одоо тэгж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ пүүгээ ингээд илүүчлэнгүүт яг одноогийн гаргаж өгсөн тэр зүйл надад миний сэтгэлд хүрээгүй байхгүй. Яагаад ч юм. Тэгээ би дотроо ингээд бодонгууд би ууг нь зүгээр л өөрийнхөө машинаа аваад тэг гэрлүүгөө очиод ингээ пүүгээ ингээ авцсан байсан бол ууг нь зүгээр үжтэй гэж бодсон ч тэр айл эзэн тэр машин тэр уулзуудтай хамт ингээд газарт нураад ингээд бүх цаг үе ингээд дуусчихж байгаа байхгүй. Яг энийг би юутай холбох гэж байгаа вэ гэхээр бид нар одоо яг энэ нэг сүнслэг энэ цаг хугацаа яг бидэнд өгөгдсөн цаг хугацааг бид нар үн цэнтэйгээр хүлээж аваад бид нар яг сүнс дотор өөрсдийнхөө ухах ёстой зүйлсүүдийг ухахгүй болвол бид нар хүний ухсан зүйлээр бид нар амьдрах энэ ямар ч боломжгүй тийм цаг үе ирсэн байгаа. Тэгэхээр бид нар яг одоо ингээд энэ цаг үед бид нар маш хүчтэйгээр тэр сүнслэг олборлтуудыг хийж өөрөө бүр ингээ хариуцлагатай бүр тэр цаг хугацааг мэдээд Джонатан Дэвид пастор тэгжсэн. Би 2017 онд Малайз руу явж хахад Джонатан Дэвид пастор тэгсэн байхгүй. Чаана бүх зүйл байгаа. Тэгтээ чи цагийг мэдэхгүй бол бүх зүйл хоосон гэж байгаа. Тэгэхээр бид нар яг энэ сүнслэг цаг хугацааг улирлаа мэдээд тэгээд маш одоо бид нэр Джонатан Дэвид пастор тэгж байгаа байхгүй юу? Одоо ингээд нэг юм яарах мэдрэмж ингээд жоохон төржээвэл эн чинь бол ер нь бол цаг амар ойртоод байна гэсэн. Тэгэхээр бид нэр одоо ингээд яг ингээд энэ цаг хугацааг маш үн цэнтэйгээр хүлээж аваад бид нэр яг өөрийнхөө ухах ёстой бүх худгуудыг ухах ёстой бүх зүйлийг ухаад хүүхдүүдтэй өвлүүлж өгөөд яг энэ цаг хугацаа бол яг одооноос л эхлэхгүй бол ер нь бол нилээн явж байгаа юм байна. Тийм учраас бид нар яг энэ цагаа мэддэг байх нь маш чухал байна. Тэгээ сүнслэг цаг хугацаа бол сүнслэг ургац хураалтын түлхүүр гэж байгаа. Тэгэхээр сүнслэг цаг хугацаа бол бид нэр яг тэр цагтаа ухаж бид нэр тэр бидний амьдралаас ургац гарах тэр түлхүүрээ яг тэр цагтаа л ухсан өнгөрөө явчих юм бол тэгэл тэр машин айл эзэн би хизээ яа тэгдэг вэжтэй гэж бодсон ч нэмэр байхгүй байхгүй. Айл эзэн тэр зүгээр доошоогоо зүгээр байхгүй тэр машин бол байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд бас сүүлийн үед одоо нөгөө хаанчлалын зам яригдчихэж байгаа шүү дээ. Энэ зүйл дээр би маш чухал зүйлийг бас ингэж зүрхэндээ хүлээж авсан. Энэ бол юу вэ гэхээр бид нар одоо ингээ хаанчлалын зам дээр алхаж байгаа нэгнүүд замаа бид нар дуусгах ёстой. Тэхийн тулд бид нар яах вэ гэвэл Бурхны бүр нөгөө Филипп пастор хэлээдсэн Бурхантай хамт аяллаа эхлүүлээ гэв. Энэ бол бүр амар чухал юм билээ. Тэгээ аяллаа эхлүүлэхийн тулд бид нэр өөрсдийгөө бүрэн Бурханд өгснөөр тэр аялал эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Өгөөгүй бол тэр аялал эхлэхгүй. Тэгэхээр өөрийгөө бүр Бурханд өгжээж тэр аялал эхэлнэ. Тэгээд миний одоо зүрхэндээ хүлээж авсан зүйл замаа дуусгах хүртэл Бурхны амар тайван дотор бүрэн дүүрэн орж иж энэ замаа дуусгах юм байна. Яагаад гэхээр бидний энэ дэлхий дээр байгаа энэ нөхцөл байдлууд одоо ингээл бүх зүйл ерөөсөө л одоо ингээд бид ингээл сайхан байхгүй штэ. Айгүй их зүйлс тохиолдож байгаа. Тэр болгонд бид нэр Бурханд бүрэн найдсан хിവэрэ Бурханд бүрэн итгэсэн хിവэрэ тэгээд түүний одоо түүнтэй алхаагаа өдөр болгон бүр нөгөө нэг одноо тэгсэн шүү дээ. Бурхны зүйлсээр өөрийгөө дүүрэг гэсэн. Яг тэгж өөрийгөө дүүргжээж Бурхантай өдөр болгон тэгж дүүргжээж Бурхны амар тайван дотор байх гэдэг байна.
Тийм учраас яг тэр амар тайванд нь орсны учраас л миний одоо ямар нөхцөл байдлаас үл шалтгаалаад би тэнд ингээ яг одоо бурхан биднийг ингээд хүүгийн байр суурин дээр тавьсан байгаа шүү дээ. Би бурханы хүү, намайг байршуулсан, намайг сонгоцсон. Тэгээ би яг энэ байршил дээр яг Христ яг бидний ууган гэд тэгтэй адилхан би гэр бүлүүдийнхаа хамаатан садныхаа өөртөө таньдаг мэддэг бүх зүйлийнхаа уугна гэдэг яг энэ байршил дээр байж байгаа байхгүй. Яг энэ байршил дээр нөхцөл байдлууд ирсэн ч гэсэндээ би яг бурхны тэр гайхалтай амар тайван дотор, зөвхт байдал дотор, баяр хөөр дотор нь тэгээд түнд бүрэн найдсан хിവэрэ байхад энэ зам дуусах юм байна. Тийм болохоор энэ зүйлийг зүрхэндээ бурхан надад миний чихийг нээж үнэхээр нүдийг минь нээж амыг минь ингэж нээж байгаад үнэхээр талархаж байна. Бүх алтар магтаал нь бурхан эцэгт байх болтугай. Тэгээд би юу яасан л да. Тэрэлжийн сургалтаас одоо яг тэр Майкл Пастер гэр бүлээ ингээд нэг өөрийнхөө бүрэн танаа гэр бүл чинь ингээ амар тайван дотор ингээ байх ёстой гэдэг тэр зүйлийг одоо хүлээж аваад тэгээд ирсэн чинь энэ бүх зүйл яг бүх зүйл надтай холбоотой байгаа байхгүй. Тэгээд Филипп пастор тэгж байгаа байхгүй юу? Сувда пастор ч гэсэн одоо сая Магийнхаа тэр подкастыг сонслоо үед гайхалтай би Тамира ингүүн гэгээ энэ дөрөвтөө үнэхээр бас тэнд ямар зүйлийг туулаад энэ гайхалтай бидний төлөө ингэж энэ хаанчлалыг тэлэхэд энэ гайхалтай сүнслэг зүйлсийг өгж байгаад үнэхээр талархаж байна. Тэгээд тэн дээр юу гэсэн бэ гэхээр ерөөсөө хүнлүү бити хараа зөвхөн өөрлөө бол хар. Хүнтэй бити тэрсэлтэй харин өөртөөгөө тэрсэлт. Тэгээд би амар тайван дотор бурхны амар тайван энэ бүх зүйлийг хүлээж аваад бурхны амар тайванд орохлоор манай гэр бүлийн уур амьсгал болон манай гэр бүл амар тайванд орд юм байна. Тэгээд Сувда пастор маань бас тэр оюун санааны өөрчлөлтийн сургалтын дээр би бас хүлээж авсан зүйл бол чи ариусгагдах юм бол чиний хайжуудах нөхөр чи ариусгагдана гэдгийг би хүлээж авсан. Тэгэхээр ерөөсөө л бүх зүйл надтай холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр би яг хамтдаа бурхантай яаж алхаанда бурхантай хамт аялж байгаа энэ аялалдаа бүр чин зүрхнээсээ бүр зориулттайгаар бүх зүйлээ түүнтэй хамт алхсан хിവэрэ байхад энэ зүйл одоо гүйцэлдэх юм байна. Тэгээ би оюун гэрэлтэйгээ бас уулан дээр уул руу алхсан. Тэгээ би анх удаа би тэгж цастаад алхаж үзсэн. Би ерөөсөө тэгж цастаа үед ерөөсөө алхаж үзээгүй. Тэгэхэд нөгөө цас чинь өөрөө нэг мөрөө гаргаад байдэн штэ. Мөр харагдаа арагшгаа харангуут миний алхсан мөр харагдаад байна. Тэр нь надад айгүй гайхалтай. Би цасгүй үед болонгууд алхахаар яг хол явцсан байгаа ч гэсэндээ тэр цастай үе болохоор би хоошоо харангуут би алхацсан нь харагдаад байгаа байхгүй юу? Бүр бодтой харагдаад байгаа байхгүй юу? Тэр нь айгүй гайхалтай. Тэгээд уулын юугаар цастай өнгөрлөлтөд алхаад явж байгаад хоошоо эргээ харсан ч амар хол алхацсан баа. Тэгэхээр бид нар бурхантай үргэлжлүүлсэн хിവэрэ алхсан хിവэрэ тууштай бай, төвчээртэй бай гэдэг чинь ерөөсөө л ингээл алхаж байгаа. Яг тухайн үедээ бол мэдэхгүй байгаа. Тэгэнгүүт яг хойшоо харангуут бүр амар урт алхацсан байхгүй. Тэгэхээр бид нар явж л байгаа. Тэгж жагаад нэг цагт бид нар яг замаа дуусгацсан байх болно. Тэгээд үнэхээр бурхан таалтар нь байх болно.
Үнэхээр бурхан үнэхээр өөрийнхөө хөвгүүд охтуудыг сонгосон байна. Дуудсан байна, байршуулсан байна. Бид нар харин яг энэ байр суурин дээр юу ч улсан зогсон хിവэрэ байх нь маш чухал байна. Тэгээд бүх алдар магтаалыг түнд өргөё. Халелуя. Үнэхээр бурхан эцэгтэй талархаж байна. Бүх зүрхээрээ, бүх хүчээрээ түүнийгээ магтан хүндэлж байна. Та бол үнэхээр гайхалтай. Та бол бүх зүйлийг эхлүүлэгч бас төгсгөгч. Та бол үнэхээр бүх зүйлийг өөрийнхөө төлөвлөгөөний дагуу авч явж байгаа. Үнэхээр та бол мөнхийн мөнхөд, харин бүх зүйл мөнхийн мөнхөд бишээ. Зөвхөн та л мөнхийн мөнхөд үлээ. Үнэхээр бүх алдар магтаал нь танд байгээ. Халелуя! Есүс Христийн нэрээр. Халелуя! Хайртайгаа бид нар баяртайгаар, урамтайгаар энэ үндэснийг таны гарт өргөж байна. Энэ үндэсний ерөнхийлөгч сая хэлсэн. Дээрээсээ бид нар цэвэрших ёстой гэж та тэр үгийг сонссон байгаа. Яг тэрний дагуу та ажиллах болно. Хүн тэгж хэлж байхдаа хэлсэн зүйлээ ухаараагүй ч гэж магадгүй. Эсвэл яг яаж явагддгийг мэдэхгүй байх нь хамаагүй. Харин та яаж дээрээс нь цэвэршүүлэхээ мэддэг юм аава. Та оройгоос нь цэвэршүүлэх болтгой энэ үндэстэн. Ямар ч хорон мог үлдэхгүй болтол угаах болтгой. Ямар ч хуйвалдааныг бүтэхгүй болтол угаах болтгой. Цэвэршүүлэх болтгой. Хаач хинч хамтдаа цуглаад хорон муу үсээ гүйцэлдүүлэхээр ярьж төлөвлөхөд харин та би дээрээс нь цэвэрлэх болно. Би ажиллаж байна гэж та хүчингү болгох юм аа. Тийм л учраас бид нар энэ үндэснийг таны гарт өргөж байна. Агуу цэвэрлэгч таны гарт өргөж байна. Агуу цэвэршүүлэгчийн гарт өргөж байна. Аава та үндэснээ цэвэрлээч. Та үндэснээ цэвэрхэн болгооч. Харин бид нар таны энэ газар зоосон дуу хоолой та чангаар өсгөх болтгой бидний дуу хоолойг. Яг л өсгөгч шиг бидний дуу хоолойг бүр хэдэн мянган бээрийн тэртээд бүр та бүр сонсогдохуйцаар та өсгөж нэмэгдүүлэх болтгой аваа. Бид нар бол энэ газар дах таны дуу хоолой, энэ газар дах таны ам, энэ газар дах таны гар, энэ газар дах таны хөл, энэ газар дах таны бие юм аваа. Бүрэн ашиглаарай аваа. Халелуя. Та өгөөд өгтөө энэ газар төрүүлсэн учраас энэ үндэстэнд ирээдүй байгаа. Үнэхээр та энэ үндэстэн дотор гайхалтайгаар ажиллаж байгаа, ажиллагч болон ажилласаарч ирсэн юм аа. Бүх алдрыг, бүх магтаалыг сүрж авсантай хаанд өргөж байна. Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен, 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 амен. Халелуя. За би өнгөрсөн өдрүүдэд бас яг л энэ үгээр залбирсан байгаа. За юу яа. Өнөөдөр бидэнд бас бидний хамт алхдаг анд нөхөр маань ирсэн байгаа. Зүмөр баяртай түүнийг сонсъё. Солонгосоос Баццэг ирсэн байгаа. Баццгийг урьж байна. Гэртээ ирэх дандаа гоё байдаг. Одоо бүр арай ойрхон ирээд байна. За энэ иш үзүүлэхийн үгсийг заавал хэлмээр байгаа. Хариун сүнсээ туслах болтгой надад цаг бага байгаа. Бүх хүмүүст ер нь цаг бага байгаа юм байна. За арлуудаа намайг сонсохдоо алс холны хүмүүсээ анхаарахтоо хевлээд байхаас минь эзэн намайг дуудсан. Эхийнхаа дотор байхаас минь тэр намайг нэрлсэн. Тэр миний амийг хурц элд мэт болгон мутрийнхаа нүмерт намайг далдалж шилмэс сум мэт болгон саад дотроо намайг нуусан. Яковыг өөртөө буцаан авчирч Израилийг өөртөө цуглуулахын тулд намайг ихийн хевлэгээс өөрийнх нь зарц болгосон эзэн одоо ийхүү айлдж байна. За тэгээд чамайг сонгосон Израилийн ариун нэгэн итгэмжид эзнээс болж хаад үзээд босон ноёдч мөн бүхийнөө эзэн ингэж айлдж байна. Тааламжтай цагт би чамд хариулж авралын өдөр би чамд тусалсан. Би чамайг хамгаалan чамайг арт түмнийг ирээний төлөө өгч газрыг дахин сэргээж сүйтгэгдсэн өвийг өвлөгчт нь буцааж хоригдохстод гарагтун харанхууд оршигч хүмүүст үзэгдэгтөн гэж хэлнэ. Замын дагуу тэд идээшлэн бүх нүцгэн өндөрлгүүд дээр тэдний бэлчээр нах болно. Тэд үсэхгүй, цангахгүй, тэд айгам халуунч наранд цохиулахгүй. Учир нь тэднийг инрэгчин, тэднийг удирдан усны унд руу дагуулнаа. Үзэгтөө
үзэгтэн. Тэдгээр нь алс холоос, умардаас, өрөндөөс, синемийн газраас ирнэ. Тэнгэрээ баярлагтун, уулсаа багтагтун, учир нь эзэн өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд өөрийн зовсон хүмүүсийг инэрх болно. Амен. За энэ иш үзүүлэхийн үгсүүдийг арлын оронд байдаг араа бас газрын тэнд байгаа арлын орнуудад аялж яваад ирсэн хүнийхээ хувьд их иш үзүүлэхийн энэ үгсүүдийг тунхагладаг байгаа. Энэ нь зөвхөн бидэнд нэг хүнд өгөгдөөгүй. Энэ бол энэ Бурхны ард түмэнд өгөгдсөн. Тэгээд тунхаглаж байхад та бүхэнтэйгээ энэ ойлголтоос хуваалцмаар байна. Тэгээд ариун сүнс биднийг үнэхээр яг гүнзгий ойлголтууд руу дагуулж явж байгаа шүү дээ. Тэгээд нэг л зүйлийг ярьж гин. Тийм учраас яг л тэр нэг зүйлийг та бидний хүлээж авсан тэр зүйлсийг хуваалцж байгаадаа баяртай байна. За энэ дээр гарч ирж байгаа бидний дуудагдж байгаа хүмүүсийн тухай ярьж байна тий. Асаас өдөр дуудаж байгаа. Энэ бол бидний Бурхны алдарт зөвхт үеийн хүүхдүүдийн хүмүүсийн тухай ярьж байгаа юм а. Одоо бид нэр алдарт эцгээ хүчтэй хүлээж алдарт эцэг минь хүчтэй агуу алдар нь ирэх алдар нь агуу байна гэж хэлсэн шиг бид нэр яг тийм алдартайгаар хүчтэйгээр Бурхантайгаа уулзсан. Гэтэл бидний одоо би юу гэж ойлгож ирсэн баггүй. Одоо бидний одоо дамжуулах жагаа өвөө дамжуулах жагаа алдраа гарч байгаа дахиж ингэж хаанчлын тухай ярих жагаа хүмүүс маань нэг юм суул дорой хүмүүс гэдэг ойлголттой байсан байдаг басан байгаа байхгүй. Тэгээл ахнаас нэгнийхээс нь заагаад ч юм уу те. Гэтэл ариун сүнс үнийг үгүй гэдэг хэлсэн. Тэднийг хамгаалж байгаа бидний одоо хүүхдүүдээрээ л жишээ авахад өвөө ач охиныг харахад ач охины тэр одоо эдэлж хэрглэж технологи ашиглаж байгаа уур ухаан бүр үнэхээр бидний ирэх үеийнхэн ямар алдартай ямар чадвартай байгаа лээ тийм ээ. Тийм учраас Бурхан яг тийм алдарт үеэ гаргаж ирж байгаа бөгөөд тэд нар бол хизээж Бурхны гүн гүнзгий ойлголтуудаар үлсэхгүй, цангахгүй, тэднийг тайвшруулагч нь, тэднийг инэрхч нь бүр маш тийм хүчрэхээр алдартаагаар нууцлагдсан газараа бэлдэж байна. Бурхан тэгээд хийж байгаа ажлаараа маш ихэд бахархаж байна. Тэгээд бахархаж байгаа, багтаж байгаа зүйлээ үзүүлэхдээ таатай байна. За ингээд өргөжлүүлээ цаашаа ярьсан. Тэр ойлголтоо өргөжлүүлээд. Гэтэл бид нэр тэр алдарт үетэйгээ бид нэр ингэж одоо холбоосын тухай биднэрт ярьсан байгаа. Тэгэхээр иш үзүүлэхийн үгсүүдийг биелэгдэхэд бид нар яах ёстой байдаг вэ гэхээр төвчээр бидэнд хэрэгтэй байдаг. Тэгээ та бүхэнд бас нэг хуваалцгаар хүсэн зүйлээ эзний Христийг үзэхээс нааш өөрийг нь өгөхгүй хэмээн ариун сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Би тэгээ тэр хүн сүнсэнд хөтлөгцөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эхийн түүнийг сүмд авчирхад Симон гэд тэр настай хүн хүүг гар дээр аваад Бурхныг магтаад эзэн та өөрийн үгийн дагуу боол намайг амар тайван явуултугай. Тэгээ та энэ бүх ард түмний өмнө бэлдсэн зүйлээ биелүүллээ гэд. Тэгээ иш үзүүлэхийн үгсүүд манай бидний иш үзүүлэхийн гол иш үзүүлэхийн үгсүүд тэгээ ялангуяа ингээд Бурхантай хамт алхаж байгаа хүмүүст бидэнд бүгдээр нь хэлчилж байгаа энэ хэлчлэлтэй ойлголтод бид нэр зүрхэндээ тээдэг те. Тэгээ эдгээр зүйлсүүдийг гүйцэлдүүлэхэд 2026 Бурханы ажиллагаанууд иш үзүүлэхийн биелэлтийн он жилүүдийн үргэлжлэл явагцаар байгаа. Улам ойрхон иш үзүүлэхийнүүд биелэлийг бид нэр гүйцэтгэлүүдийг харах болно. Тэгэхээр энэ төвчээр гэдэг зүйл бол бидэнд хэрэгтэй байх нэ. Тэгээ төвчээрийн тухай бид боддоор бүр ингээд биеэрээ туулаад төвчээр гэдэг зүйлийг суралцаад цаашдаа сурахтаа маш их одоо баяртайгаар төвчээр гэдэг зүйлд суралцахаар одоо Бурханд өөрийгөө өгж байгаа. За тэгээд яагаад төвчээр бидэнд хэрэгтэй байдаг гэхээр би та бүхэндээ одоо яг нэг хэсгийг хэлье. Төвчээр болохоор бидэнд сорилтонд ороход тусалдаг. Төвчээр бас биднийг хавчлаг ба штэ. Сорилт нь болохоор ямар нэгэн сорилт ирнэ штэ бидэнд. Одоо жишээлбэл одоо би өөр дээр ярих юм бол харлын орон дээр агаал одоо энэ Исаяга 49 уушаал ингээл өстө Бурханы одоо хаанчлал хаасаг урах цав та тарьсан байгаа гэл байж ах чинь амьдралд агүй олон юм зүйлсүүдийг туулах болно, өвдөх болно, урам хугарах болно, тий янз бүрийн асуудлыг туулахад ингээл төвчээр гэдэг зүйлсүүдээрээ гарч ирж байгаа. Тэгээ тэр зүйлсийг илүү жоохон гүнзгий арьсныгаа хуваалцахтаа баяртай байна. Бурхан болон бидний эзэн Есүсийг мэдснээр та нарт нэгүсэл ба амар амгалан улам ариун болохыг хүгрөөё. Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан
Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан түүний бурханлаг хүч бидэнд ам болоод сүсэглэлт хамаатай бүхнийг сойрхсан юм аа. Эдгээрээр дамжуулан тэр бидэнд үнтэй бөгөөд гайхамшигтай амлалтаа сойрхсон. Бидний тухай ярьж байна тийм ээ. Бидний тухай ярьж байна. За тэгчээд ингэснээрээ та нар дэлхийд дачаалаар байх ялзарлаас ангижирснаар бурханлаг мөн чанарыг хуваалцах юм байна. Бидний ариун сүнстэй хамтран хийж байгаа зүйл Христтэй адилхан болж хүүгээ гаргаж авч байгаа шүү дээ. Ингэснээр бид нар бурханлаг мөн чанарыг хуваалцагчд болж байгаа. За яг энэхүү шалтгааны улмаас гэж ариун сүнс минь ярьлаа. Юу гэж ярьсан бэ гэхээр яг энэхүү шалтгааны улмаас та нар хичээл зүтгэлээр. За үнийг бид нар бас одоо пасторудаас бидний сурсан тууштай хичээл зүтгэлтэй байдал. Уудгаа бидний юу итгэл. За итгэлийг бол бас ярьж байгаа. Тэгээ за хичээл зүтгэл итгэл сайн давуу тал. За тэгээ дээр мэдлэг Христийг мэдэх мэдлэгээр бид нар бүр улам бүр цаашаа явах болно. Мэдлэг тэгээд өөрийгөө захирах байдал. Тэгээ өөрийгөө захирах байдал төвчээр. За энэ дээр төвчээр мэ гарч байгаа. За ингэ төвчээр дээрээ сүсэглэл гэдэг бол бурхан бэлгэсэн эмхтэй үнчин ядуу нэгнүүд болон биендээ туслах шаардлагатай хүмүүсийг бид нэр хасран хамгаал. Энд бол бидний бурханд өгдөг ариун сүсэглэл юм а гэж Библиэр өгсөн байдаг тийм ээ. Сүсэглэл дээрээ ах トゥ усын инэрлийг ах トゥ усын инэрэл дээрээ хайрыг хамтдгаа. Хэрвээ та нарт эдгээр чанарууд байгаа бөгөөд улмаар нэмэгцээр байвал эдгээр нь бидний эзэн Есүс Христийг мэдхэд та нар үр жимсгүй, үр ашиггүй байхлахгүй маа. Энийг сонсоод би яаж ингэж яасан гэхээр одоо ойлгосон зүйлээ. Хичээл зүтгэл сайн давуу тал мэдлэг төвчээр өөрийгөө захирах байдал сүсэглэл энэ болохоор дандаа бидний хувь хүний дотор бий болдог мөн чанарууд байгаа. Хувь хүний дотор яг үнтэй минь та надтай ариун сүнс дотор бий болгож байгаа бурханлаг чанар байна. Тэгсэн чинь түлхүүр нь энд байна. Сүм хамтдаа ирэх үетэй холбогдохын тулд сүм хамтдаа тэр бурханлаг холбоосыг авч тэр зүйл маань дамжуулагдахын тулд одоо гайх сүнсний тэр гайхамшигтай хүч хийгээд гайхамшигуд болон сүнсний тэр бурхнаас өгч тэр өвүүдийн холбоос болохоор ахан дүүсийн инэрэл тэгээд биений халуунаар хайрлах. Энэ болохоор зүгээр байвал байна байхгүй бол байхгүй гэдэг зүйл биш. Энэ болохоор өнөөдөр бидний түлхүүр гэж надад хэлсэн. Энэ бол түлхүүр. Яагаад гэвэл бид нэр гэр бүл дээрээч тэр хүмүүс дээрсэн ахан дүүс хоорондоо эвтэй найртай. Ахан дүүс биеийгээ инэрдэг гэр бүл хичнээн сайхан хөгжиж цэцгэлж байна тийм ээ. Тэгээ биенийг галуу халуунаар хайрлна гэдэг чинь энэ бол бидний бурхны одоо Христийн биеийн бүр төгс илрэл тийм үү. Тэгэхээр энэ дотор түлхүүр байна. Тийм учраас бидний сүнсний одоо хувь хүн болгон ариун сүнс дотор бидний бурханлаг чанарууд маань үнэхээр аривцсан. Бид нэр үнэхээр хувь хүн болгон өөрийгөө захир сурсан байна. Төвчээр сурсан байна. Итгэл маань биднийг бүр үнэхээр итгэлтэй нэгнүүд маань үнэхээр байна. Би бүр орж ирээд бүр ингээд нэг захиргаан цогцолж байгаа чи ингээл нэг нь явахаар ямар хүчтэй юм бэ? Ингээл явахаар хүчтэй. Тэгээд сая бүр баяралтай талархалтаараа үндэсний төлөө залбирч байгаа сүмийнхэнтэйгээ залбирч байгаа 2 хоногт би пастрын гэрт бас залбирсан байгаа. Тэгэхээр үнэхээр сүнсний бүр гайхалтай хөдөл хамтын бурхны ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Ариун сүнсээ яаж энэ үеэр тааруулаад бэлдээд авахулчваа. За тэгэхээр энэ нэг түлхүүр байна ахан дүүсээ. Тэгэхээр ахан дүүсийн инэрэл болон биений гал халуунаар хайрлах гэдэг зүйл энэ өнөөдөр бидний өрөндөөс арлуудаас ирэх гэж байгаа тэр гайхалтай уюудтайгаа холбогдох холбоос бөгөөд түлхүүр юм аа. Бүгдээрээ гал халуунаар биений хайрлаа. Ариун сүнсний хүч дотор ахан дүүсээ инэрцгээе. Тэгээд бурхантай хүчтэйгээр бүгдээрээ уулзцгаая. Амен. За сайн байцгаана уу. Гайхалтай 7 хоног өнгөрлөө. Бидний өв залбирал дээр ч тэр магтаал дээр ч тэр хүнний бүрийн дотор босгон байгуулч тэр гайхалтай байлаа. Тэгэд хамтаа хотын сүмээр хүнний бүр хамтаа залбирсанд баярлж байна. Залбирт оролцсон болон оролцохыг хичээсэн, осоос оролцож байгаа, дараа оролцсноо гэж бодсон бүх хүмүүстээ баярлалаа. Яг гэвэл бид нэг бие, нэг сүм нэг нь залбирч хахад бүгд хамт залбирч гин гэж би юу н ойлгосон шүү дээ. Нэг цагаар авч ин гэсэн чинь яг нэг цагаар авж байгаа боловч цаг аваагүй хүмүүс зөндөө залбирсан байх юм дээ. Тэн заавал тэр цагиндаа тэнгэл баригдах гал. Биш яг тухайн цагт яг онцгой тэр хүн өгдөн. Гэхдээ энэ тэндгүй цаггүй залбирсан хүмүүс зөндөө байх. Заавал цаг гэлтгүй 10 минут залбирсан хүн байгаа. 5 минут залбирсан хүмүүс байгаа. Би болохоор налаах руу явсан. Налаахын баг. Тэнд галасааж ирсэн.
Тэгээд юу гэвэл яг наалахт миний хувьд бид нар бөөнөрөө залбирч байхад юу болж исэн бэ гэвэл яг л залбирсан. Тэгээд ерөнхийдөө пастор бачаарал пастор бидний өөр ингээ хөтлөн дагуулж байгаа шүү дээ бүх зүйлсээр. Тэгэл бид нар хэсэг жоохон залбирчихлаа. Одоо өөртөө төлөө залбирая гэдэг. Үндэсний төлөө илүү өөртөө төлөө залбирая гэдэг. Тэгээ хүн бүлгэн өөртөө төлөө залбирсан чинь миний төр юу болсон бэ гэвэл энэ залбирал чи бүр үндэстэнд юу болоод байгаа юм байна бүр ингээд хөдөлгөөн болоод байгаа юм байна. Тэр хүн өөрийнхөө төлөө залбирч байгаа боловч тэр зүйлс нь сүнслэг ертөнцид бүр ингээд үндэстний төлөө юу болоод залбирал болж өргөдөд байгаа юм байна штэ. Юу гэл би бурхны өмнө те гэр бүлөө өргөж ивэл үнэхээр тэр гэр бүлүүд Монголд гэр бүлүүд үндэсний гэр бүлүүд үнэхээр өөрчлөлтийг авч байгаа юм байна. Ер нь бид нар одоо ерөнхийдөө сүүлд бурхан надад юу сануулсан гэвэл нэг бурхны үгт гарч ирэхэд тэр үндэстээ өөрчлөгдөнө гэсэн бол та үнэхээр өөрчлөлтөө залбирах юм бол тэр үндэстэн дээр юмс болж байгаа гэж харах хэрэгтэй юм байна. Тэрс зүгээр хоосон за энэ манай гэр бүл болчлаа. За эсвэл миний тэр за би нэг гоё болчлаа биш. Энд чи тэр зүйл чинь урсж байгаа, хайлж байгаа. Сүнслэг өрсөнд урсж байгаа, хайлж байгаа. Та бүр тэгэд төсөөлж тунгаа илээрээ. Тэгвэл бурхан бүр гайхалтай ажиллаад байгаа хөөхгүй бүр хүчтэйгээр хүн бүр ямар тунхыг өгж байна. Хүн өмнө нь яг бид нар үндсэн төлөө залбирч ийсэн баг. Тэгтээ бүр ийм эмгэгцэцтэй бөгөөд ийм нэгдмэл байсан үгүй л би бас өөрөө үндсний төлөө бас ингэ залбирч сан мэддэггүй. Тэгсэн юу гэл бид нар ингээл тэгээ манай ихнэр бас хэлсэн байхгүй. Би ингэ цаг аваагүй яана гэсгүй би цаг авцсан зүгээр асуудал байгаа. Нэг би юм чи яах вэ? Нэг нь багтал надад өгж байгаа зүйлс би байглаар өгдөг гэж итгэдэг. Байглаад өгж байгаа үгс над руу өгдөг би итгэдэг. Яг тэгвэл бид нар нэг би бид тэр бүр махан бид нэг болооч бас сүнслэг ертөнцид бид тэр бас нэгнийхээ босгон байгуулдаг хүмүүс гэж итгэж байна. Тэгээ бүгдэн дээр биендээ алга ташлал өргөе. Тэгвэл энэ шүн бос залбирсан болсон гэхээр тэр залбир дотор хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Пастрын зүгээс ч бас талархлаа гэж хэлсэн шүү. Тэ. За тэгээд бурхан ажилласаар байна. Бурхан бидний зүрхийг үнэхээр өөрчилсөөр байна. Өнгөрсөн 7 хоногт Сувда астрын гардрыг үг хуваалцаж хахад миний зүрх рүү нэг үг өстө ёнк гэж орсон. Тэгэл салаагүй яасан гэсэн чинь та ингээ эзнийг ирнэ гэж яхад за миний дараа л ирчихээсэ яг одоо л бит ирчихээсэ те би тэрийг даахгүй байх болов гэд тэгээ бид нийгэмтэй амар эвлэрсэн энэ нийгэмтэй бүр аюу дуртай болцсон гэдэг энэ юмнуудад өөрийн мэдэхгүй ихтэй өөрөө харахгүй тэгсээр яг тэр үг хэлэгдэхэд л би бүр ёо гэсэн нэрэ байцууч чадахгүй ингээл нэг гэсэн нэрэ өрүүлзэл яасан бэ гэсэн чинь би бүр ямар нийгэмтэйгээ бүр өөрөө мэдэхгүй эвлэрсэн байд юм бэ. Энэ зүйлсүүд би ингээл айгүй сүнслэг зүйл заримдаа яриад яваалаа штэ бид ингээл тунхлаад. Гэхдээ бид нар өөрийн ч мэдлэггүй нийгмээс таашаал авдаг. Баяр хөөр авдаг. Тэр зүйлсүүд бидний дотор бүр ингээд суудсан. Тэгээ бид тэр өөрөө олж харахгүй. Нэг л гоё хүн өстө нэр ингээл яваадсан. Тэгс чи эзэн ирэх гээд байна. Эцсийн цаг үе ирсэн байна. Гэл сувдаа пастор номлоход нэр би ямар хөвлөрөл миний төр байд юм бэ? Нийгмээс ямар хэм зүйл хайд юм бэ? Баяр хөөр авд юм бэ? Энэ зүйлсүүдийг би нэг бурхнаас авах хэрэгтэй байтал би бүр нийгмээс авах сурцсан. Нийгэмтэй эвлэрээ сурцсан. Тэгээ би тэр өөрөө ч мэдэхгүй бүр бурхан миний төрөөс хэлж байгаа зөвхөн тэр энэ юм зүйл чи эвлэрэлтэй байна штэ. Чи яаж явнаа? Тийм ээ би яаж явнаа гэл. Яагаад байна чин зэрэг аа. Тэгээд энэ зүйлсүүд миний төрөөс бүр ингээд энэ юу бим гарагт бид нар хамтаа залбирч байхад баасан гарагт налахт энэ зүйлс үнэхээр би авахын төлөө бүр ингээд чин сэтгэлээс хүсэж ирсэн. Миний харахгүй байгаа болон бүр ингээд тэр зүйлсүүд бүр ингээд авагдаасаа би бүр бурханыг л яг л баяр хөөрөө түүнтэй л хамт алхдаг. Түүний зүйлсээр ундаалдаг, түүнээс бүр ингээд хангамжийг авдаг. Миний бүх зүйлс түүнтэй бүр үу загу холбоотой. Би бүр баяр хөөрдөгөр түүний өмнө очдог. Бүр ингээд сентийн үн байраа эзэлсэн гэж хэлж байгаа хгүй. Энийг юу гэвэл бидний яг одоо эзлэх юу гэвэл бид нар сентийн өмнө очиод байраа эзлэх хэрэгтэй юм байна. Хотын сүмхний угаасаа бурхан байраа эзэлсэн гэж хэлсэн ба. Эзлүүлж байгаа, эзлэх гээд явж байгаа зарим нь юу гэвэл ингээд Ичлэл ном 1-р бүлэг дээр Иохан хэлдэг шүү дээ. Сүнс дотор би залбирч байхад тэнгэр нэгдээд тэнгэр
газар ёрон шат тэнгэрлэгчүүд дээш доошо бууж илаа гэдэг. Тэгээ бидний ерөнхийдөө яг байх ёстой байрлал ч юм уу тэр зүйл юу гэвэл тэнгэртэл юм байна. Бурхны сэнтийн өмнө би байраа эзлээд хин гэдгээ мэдсэн тохиолдолд би бол газар дээр өстө нэрэ юу юм бэ л гэж алхах юм билээ. Юу гэд би бурхнаа таньж мэдээд бурхантайгаа хамт алхаад яг түүнээс надад өгсөн зүйлсийг би мэдсэн байхад энэ газар дэлхий дээр алхаж явахтал надад бүр юу ч биш юм байна. Бүр ингээд би бүр юунаас ч баяр хөөр хайхгүй юм байна. Тэр зүйлсүүд миний төр хийгдэж байхад би бүр баяр хөөрийг бүр гайхалтайгаар авах юм байна. Тэгээ энэ зүйлсүүдийг хин хийдэг бол бурхан өөрөө хийж байгаа. Есүс Христ 8 сард Сорын сургалтын дээр Майкл Вастер байгаагийн манай эхнэрийн төлөө залбирч яхад дуул 139 өгсөн байхгүй. Тэгээд ажлын багаараа бид нар бөөнөрөө ингээд сургалтыг явж яхад надаа юу гэсэн гол тэр 130 санаанд ороосоо байхгүй гэл. Таны эхнэрт өгсөн бол чамд бас өгцөн гин. Би тэр чинь манай эхнэрийнх юм чинь надаа юу. Манай эхнэр л өөрөө үгээ яана үз. Хин надаа ямар нэг өгдөг шээ. Надаа ямар залбирсан ч биш. Тэгээ бодоо яваадсэн чинь бурхан болохоор юу гэлээ. Үгүй энэ чамд бас өгцөн үг штэ. Тэрийг чи унш судал те. Тэр хүн дээр алах. Тэгээ тэр дуул 139-ийг сүүлийн 2 ишлэгийг бүгдээр харцгаая. 23 24 дөрөв ишлэл. Оо бурхан намайг судлан миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж миний бодлуудыг мэдээч. Оо бурхан намайг судлаж миний зүрхийг мэдээч, намайг шалгаж миний бодлуудыг мэдээч. Бурхан минь те миний бодлыг мэдээч. Миний зүрхийг шалгаач. Миний дотор ямар нэгэн хөнөөлтөл буй эсхийг харж мөнхийн зам руу намайг залаач. Өөрөө мөнхийн зам руу ингээл өөрөө сайн дураар за би тэр зам тийм зам гэдэг алхах нь юу гэл ариун сүнс бурхан намайг чиглүүлдэг. Надад зааж өгдөг. Тэгээ энэ дэр хэлж штэ Давид. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл бүү эсхийг харж мөнхийн зам руу намайг залаач. Тэгээ би залбиртаа нэр миний зүрхэн дотор ямар нэгэн хөнөөлт зүйл байна уу? Тэгэл тэр зүйл яваал эхлэхэд л юмс болоо л штэ. Тэгэл өнгөрсөн өнөخت хүртэл ингээл суудаа астраас энэ гарч ирэхэд л яг зүрх ёг гэж орж байгаа юм чи тэр үг юу вэ? Нэрээ бидний зүрх өөрчлөгдөх хэрэгтэй байна. Гэтэ би өөрийгөө өөрчлөнө гэж зүрхээ өөрчлөх гэж яваад байгаа ш. Бурхан өөрөө миний дотроос бүр тэр имжлэгийг тэр үнэс заслыг тэр авах ёстой хог хаягдл юу вэ? Тэрийг бурхан зулгаах авахгүй. Би өөрөө зулгаж чадахгүй зүрхэн төрс ёг гэд нэг ч өвс зулгаж чадахгүй штэ. Тэгээ бурхан өөрөө миний төрс бүр цэвэрлэж намаа ариусгаж тэгээд над хэллээ штэ. Би бол чиний эцэг. Би чамаа эдгэс. Би чамаа уучлсан. Дөнгөрсөн 7 өнөخت өчтөр хүртэл залбирч байхад бурхан отгойг чи эдгээсэн. Отгойч тэр шин зүйлийг хийсэн, шин хуцаа өмс. Шинжлэгдсэн юу гэвэл бүргэд ингээд шинжлэгдсэн шүү дээ. Ингээд өдөө зулгагдаад ингээд шинэ хуцаа өмсдөг шиг отгойч бол яг тэг шинжлэгдсэн байхгүй. Эмнэлэг твтж, эдийн эмнэлэг твтж байгаа ч гэсэн тэр бурхан ажлаа амралтаа өгж байгаа, ажлаа хийж байгаа. Тэр хүний сүнсэн тэр ажлаа хийж байгаа. Тэр хүний биеийг босгож ирж байгаа. Тэгээ шинжлэгдсэн хүн цаашаа улам магтахад яах вэ? Ур гайхалтай цөмлөлтүүд болно. Хүлээ аав гэсэн байна. Тэгвэл хүний бүрэн дотор бурхан ажлаа хийж байгаа байхгүй. Хүний бүрэн доторын зүрхийг уудалж байна. Сүнсэн доторх зүйлсүүдийн өмхий самхаа юу байна? Тэрийг цэвэрлэгээ хийж штэ. Ажиллагаа хийж байгаа учраас бидний дотороос юмсыг гаргаж ирж байна. Би өөртөө санхүүгөө өргөсөн байгаа. Жижиг зүйл итгэмжтэй байхын төлөө залбирсан байгаа. Тэгэхээр цаашаа том зүйлс өгдөн. Тэр зүйлс хийхдэнд бол би жижигхэн зүйл дээр зүгээр мөнгө байтугай сүнсний жижигхэн зүйлс дээр надад өгсөн жижигхэн үгийг би аваад тэрэн дээр итгэмжтэй байхын бурхан бидэнд зааж байна. Бид нар сурч байна. Тэгэхээр дараа нь улам томор болно. Тэр жижигхэн зүйл чинь том болно, томорсоор байна. Джон Дэвид Вастер хэлжсэн шүү юу гэл. Би анхын өндөрлөхөд би юм байгаагүй. Би бүр доороос эхэлсэн. Би доороос матсан. Доороос би бүр ямар олон зүйл хийснийг та нар мэднэ. Гэтэ тэр зүйлс одоо та нар заавал доороос матаадах шаардлага байхгүй. Тэр зүйлсийг би та нарт өгч байна. Та нарын зам шулуун амархан байх болно. Тэгвэл та нар тийм хүн замыг туулахгүй. Яг гэвэл бид тэр замыг туулаад тэр зүйлсийг
нураацсан. Филипп пасторч хүртэл юмсуудыг нураацсан. Бидний сүнсний өргөөний эцгүүд хүртэл юмсыг нураагаад тэгээ бид нар ингээд 3 ингээд дамжаад иргэдэг бид нар чинь бүр өстөө гайхалтай алхаж байгаа байхгүй. Одоо ингээд зовоод байх шаардлага байхгүй. Бурхныг үг хэллээ. Тэгээл тэр ажиллагаа бүр эрчимтэйгээр бидний дотроос бүр ингээд явагдаад байгаа байхгүй. Бурхан үнэхээр гайхалтай. Үнэхээр түүний хэмжээ ишгүй агуу гэдэг би бүр хизээч ер нь насан турштай хүн хөвтлэл ер нь мэдэх байх, амсах байх өдөр бүр бас би амсцсан гэдэг хэрэг хаачих юм бол тэгэл амсцсан тэр нэдэл тэгэл үлдэх байх. Юу гэвэл хятад хэл сурж байгаа хүн байгалаа хэлжсэн хөө юу гэвэл за би болчлоо да гэх юм бол зогсчдөг гинэ. Цаашаага явдггүй. Явдал өөрөө хандсан. За би болчлоо да одоо ингээл би эцгийн дөрөв дээр гацсан шүү дээ. Цаашаа явдггүй. 5 6 гэл бэди өгнө. За би өөртөө за болчлоо да л хэлсэн юм шүү. Тэгэл тэндээ гацсан. Тэгээ цаашаа явдггүй. Харин улам уруудах гал ах шүү. Ядаж дөрөв дээр үлдчихсэн. Тэгэхээр бид нар бас юм ханалт байж болохгүй. Сүнсний өдөр улам бүр шатсан. Бүр ингээд ирэл хийлсэн бурхан өгөө өгж яхад би тэр үгийг аваад улам үлгээр хүчтэйгээр бүр ингээд цаашаа алах ёстой юм байна. Өргөжлүүлэх ёстой юм байна. Бидний зүрх бүр ханж болохгүй, бидний сүнс ханж болохгүй байна. Юу гэвэл муу нэгэн биднийг ханахыг аягүй хүсдэг. Бурхан за ингээд болоо штэ. За одоо чи цаашаа явж явах гэдэг. Ингэсэн ш зон тулцсан ш. Энэс цааш юм байгаа мó. Энэс гоор ад жаргал гэж байгаа мó гэл. Үгүй ш. Энэс цааш бүр хинжээшгүй ад жаргал бидийг хүлээж байгаа. Энэ зүгээр л панчаам гэдэг шиг. Сая Солонгосоос хүн ирсэн болохоор ярьчлаа. Зүгээр л энгийн жижигхэн бидний зүгээр л идэх зүгээр хамцах хэрэгтэй зүйл байхгүй юу? Яг хэсэг том хоол биднийг хүлээж байгаа. Тэр зүйлсүүд бидний бүр хийсээр байгаа. Тэгээд би энэ гарч үгийг тунхаснаас хойш юу гэл хоёр пастрын хоёр итгэлийн эцгийнхаа төлөөр нь залбирах амар хэрэгтэй юм гэж би мэдсэн. Яг үл энд үг өгдөж тэр хүмүүсийн амд үг бэлхэм гахтал бүр үйлсээрээ өгдөж тэгээ бид нар л уурсд юм байна. Бид нар л хайлт юм байна. Тийм болохоор та нар үнэхээр цааш ахлах бол бас эцэглийн эцгүүд байгаа төлөөр нь зогсох ёстой юм байна. Сүнслэг ертөнцид махан биевч тэр түшиж ингэж сүнслэг ертөнцөөр хамгаалж бүхэл талбар дээр нь зогсож бүхэл зүйлсээр нь хамгаалж тэгээ дараа нь таныг бас хин нэгэн босгох түшгэл баг. Юу л чинь урсгалаар дамждаг зүйл баг. Гурсдаг зүйл энэ ингээд гол. Тийм болохоор ерөнхийдөө бүр бидний залбирал бидний магтаал ер нь өдөр бүр л санах тоолондоо ер нь итгэлээ эцгүүдийн төлөө залбирч байгаарай. Тэр хүмүүсийн төлөө талархаж байгаарай. Тэр хүмүүс төр бурхны ажиллагаа бүр улам онцгой байгуултугай. Юу ч тэр хүмүүсийн замыг бүү төөрөлдүүлээсэй. Улам хөлийн хүчтэй болгоосэй. Үг нь илүү хурц болоосэй. Сүсэтэр нь үгүүд бэлхэм өгөөсэй. Өөр өгт нь өрөөгдөх болтугай. Санхүүгийн ертөнцийн өрөөгдөх болтугай. Эрүүл мэнд нь өрөөгдөх болтугай. Бүхэл талбар дээр. Тэгээ би өчтөр уг нь бол би өнөөдөр гарна гэж өөрөө мэдээгүй. Өдөр цараа андуурсан байлаа. Гэтэ би өчтөр орой суусан байхгүй. Тэгээ үг өгдөлээсэн. Тэгээ би бичээлээсэн. Тэрэн дээр юу гэсэнгүй л итгэлийн эцгүүд чинь сүнслэгсэн чи өрөөгцөө юм аав. Гайхалтай зүйл болох болно. Юу гэвэл өөрсөнд төсөөлшгүй зүйл болох болно. Тэр махан биевч тэр санхүүгийн ертөнцид бүр гайхалтай зүйл болно. Юу гэвэл бид нар нэг явахтай шинэхий итгэж явахдаа ингээл бурхан юм өгнө гэхээр л бити бэлэнчлээ дээ. Хөдөлмөрл мөнгө аав, тэгж аав. Хөдөлмөрлөдөг зүйл аахгүй юу гэдэг. Гэхдээ одоо өчтөр би бас тэгж очсон нэрээ бэлэнчлэхдээ яана би ингийн бодоод байгаа юм болоо гэсэн. Хөөштэй. Одоо энэ үг чинь яг өөр хүмүүсийн үед магадгүй илэгжиж магадгүй те. Яг одоо энэ цаг мөчид аав хацгарч байна аав. Бороо мэд хацгарч байна. Гайхалтай зүйл болох болно. Би өндөр үнэхээр итгэлийн тэр номууд уншиж чад юу болдгийг бид нар төсөөлшгүй болдсон шүү дээ. Нэг л зүйл гинт болдог. Тэгээд тэр минь нүдэнд харагдаагүй, чихэн сонсогдоогүй, сэтгэлдээ хэдрээч мэдрээгүй тэр зүйл юмс болдог байхгүй юу? Тийм болохоор бурхан үнэхээр ажиллаа хийсээр байна. Бидний тэр бүр үнэхээр хийсээр байна. Тэгээд отгой гिचийн тэр эдгэрлэр дамжуулж мөөнө ахтарч хүртэл юмс урсаад байгаа байхгүй юу? Энэ гэр бүлөр ингээд гайхалтай бурхан төр босч ирж байна. Юу гэвэл бидний үнэхээр өмнө алхаж байгаа бидэнтэй хамт алхаж байгаа хүмүүс босч ирэх нэг гэр бүл босч ирэхэд бид нар баяр хөөртэй байх хэрэгтэй. Яг тэгвэл эдрээс дамжуулж юмс урсдаг, юмс хийгддэг, юмс болдог. Энэ бол зүгээр л бидний нэг гэр бүл аахгүй юу?
Тэрс эдгээр тийг чи надад ихтэхгүй яах вэ яа тийм. Гэхдээ танд ч бас хийгдэж байгаа байхгүй юу? Нэг зүйл санаас бурхан нэг хүн дээр нэг зүйл хийхэд тэр зүйл чинь бүх зүйлс рүү дамжин урсдаг. Тэр хүмүүс бүгд хүлээн авдаг. Тийм болохоор зүгээр тосоод ав. Зөвхөн пасторууд өгж ин биш, та бас тосоод ав, хүлээгээд ав. Тэгвэл аав ич өгжүүл та нар ч бас өгнө штэ. Урсна. Тэр зүйл ч урсна. Та нар руу хайлна, бэлхна. Тийм болохоор бид нар саяны үндэсний төлөө залбирал дээр хүртэл байглаа. Америктаас Америк залбирал болоод байна шүү дээ. Гэл надад хэлээд захгүй гэсэн. Очсон байглаа нууж Америкт гэсэн болохоор тэдгийн чуулгануудтай хүмүүстэй найз тэд ингээл залбирч байгаа бичлэгээ тавиалгаа юм байна л да. Тэг би бодчихсон хүү энэ үндэсний төлөө залбирал чинь бүр дэлхийн хаасаагүй болоод байгаа юм байна шүү дээ. Америк, Солонгос, Япон хаана байдیں۔ Тэ. Сая ч хүртэл бид нар 2-3 улсаар цуг залбирлаа шүү дээ. Канада, Америк, хаана. Ганц Монгол биш, Монголоос залбираагүй шүү дээ. Тэгэхээр энэ ч бүр үндэстэй амарсан залбирал болоод байгаа хөөхгүй магтаал. Тэгээ та өчүүхнээр харах хэрэггүй юм байна. Бурхан үнэхээр Монгол улсыг өөрчилж ивэл залбирлаар, магтаалаар хүмүүсийн өөрчлөлтөөр амьдралынх нь хийж байгаа Бурханы өөрчлөлтөөр дамжуулаад энэ Монгол улс яаж өөрчлөгдөж байгаа. Энэ үндэстний сая өчтөр тэгэл газар тэнгэр нийлсэн штэ. Бороо салхи, борооч ороод, салхиж ороод. Тэр учраас за стал юм хийж байна. Сүнслэгэрсэн тийсмэл бидний нүдэнд ч бас харагдах юм шиг болоо. Хүтэн болоо, цац ороод, шороо шуураад газар тэнгэр нийлээл фэйсээр дүр хүүхдүүдэд бити юу хагарамжгүй тавиараа. Хэвээ 2 цагийн дараа амир юм болно гэж ийн гэл. Нэрэл амир юм болсон л та. Амир юм болсон бохоггүй юу гэл сэгсрэл болсон бохоггүй юу. Юмс хийгдсэн. Хүлээн ав. Тэгээд итгэлтэйгээр хүлээн авгээд юмс хийгдээд байна штэ. Тэ? Гайхалтай бурхан таны сүрэг дотор юмсыг хийгээд байна штэ. Юмсыг чөлөөлөөд байна. Өөрөө идгээд байна. Өргөсүүдийг аваад байна. Өргөс авна гэдэг чинь тань дотор ажиллаа хийж гинэ гэдэг чинь та бурханыг харж байна. Бурханыг илүү тод харж байна. Тэгээд та урагшаа цаашаа алхахад яг уу таны зам шулуун болно штэ. Бурхан таны хүн байлаа бүхэл зүйлсийг нураагаад байна штэ. Таны төр хилээд байна штэ. Бүр ингээд би чамтай хамт байна. Би отын чуулгантай хамт байна. Зүйлсний эцгүүдтэй хамт байна. Тэдний хүүхдүүдтэй хамт байна. Би бүр өстө гайхалтай зүйлсүүдийг хийгээд байна. Тэг өчтөр сууж явах туршил одноо төртөл гээл манай ихнэр байглаа төртөл ингээл үгс сэлэгдээд байгаа байхгүй. Тэг би хүлээгээл аваад байсан. За тийм ээ тийм хийгднэ. Үнэхээр гайхалтай. Урд нь би энэ үгсийг хэлэгж яхад айдаг байсан байхгүй. За би хэлэв үжтэй тий. Тэг үнд нь өөрт нь очиж хэлээч. Бурхан та өөрт нь хэлж штэ. Үгүй чи гараал тунгалчаач тэ. Үгийг тунгалаач тэр хүний сүлжлэр тэгээд тэр хүн чинь өөрөө харна, өөрөө мэднэ. Тэгээд сүлжлэс тэр замыг тавил та. Нэг хүн гарч ирээд үгийг тунгалахад тэр зөв өөрөөсөө биш Бурханы үгийг тунгалахад энэ газар дэлхийг яаж өөрчлөхийг та нар иш үзүүлэгчдийн номноос Бурхан яаж Авраамыг хөтлсөн, Бурхан яаж Давидыг хөтлсөн, иш үзүүлэгчтэйгээ хамаар өөрийнхөө үгийг хийгээд хэрхэн Израиль үндэстэн рүү иш үзүүлж байсан. Тэр хүмүүс өөртөө үгээр яриаггүй. Тэр хүмүүс Бурханы үг ирсэн. Бурханы үгийг амаа нэгээ тунгалахад тэнд юмс болж исэн байхгүй. Яг л Бурханы зорилгын дагуу. Тэгэл буцаал Египтээс гарсан номыг л уншаад эхэлж байгаа байхгүй. Яагаад Египтээс гарсан номыг уншаад байгаас энд бол Бурхан гайхалтай ажиллагаа хийгдсэн. Хүмүүсээ үнэ босгож ирээд ард түмэн дээр очиж үгийг тунгалуулад тэгэхэд фараоны эсрэг үгийг хэлж штэ тий. Тэгээ фараоны эсрэг үг хэлэхэд тэр хүн зүрхээ хатууруулаад байгаа байхгүй. Улам бүр хатуураал байна. Тэгэл Бурхан ажиллагаа хийгээл байна. Тэгсэн тэнд Израилийн ард түмэн бүр ажиллаж хийх юм болцсон. Бөөр ажиллагаа харц кино үзэж байгаа байхгүй. За өнөөдөр зарцаа орж ирж байна тий. Энэ зарцаа чи ямар том юм бэ? Эдрээс хөөрхий тэр нөгөө нэг намаа зодоодсэн үний чинь тариан салбаанд сүйдэж штэ. Өхөр нь өгч штэ. Энэ нам амар зодсон юм аа. Хараа зогсож байгаа байхгүй. Тэнд юм сийгдээд байгаа байхгүй. Мэлхий орж ирж байна. Яранд баригдаж байна. Энэ намайг шахурдаад байсан. Яаж яранд баригддаг мэд. Хар. Үз. Гэл эдэр зүгээр кино үзээд байгаа байхгүй. Трейлер аим шиг кино үзээд байгаа байхгүй. Тэр чинь Бурханы ажиллагаатай. Тэгээд нэг хүн тэнд ингээл Мосег очиод тэр фараон руу ярих юм. Тэгээд би бодсон. Фараоны барай Мосег барайг алчаад яа тийм тэр фараонод. Чадахгүй. Яа Бурхан тэр чинь ажиллаад байгаа юм. Тэр Мосе өөрөөрөө биш. Баг өөрөөрөө байсан бол энэ дадсан яагаад өгцөн байгаа бол тоо. Бурхан одоо энэ трейлер киного бидний дотор хүртэл хийгээд байна шүү дээ. Чи одоо харалтай нийгмийн хар. Бурхан яаж ажиллаж байгааг хар. Бурхан хэрхэн ажиллаж байгааг хар.
санхүү эрсэнд яаж ажиллаж байгаа гэхээр, эрүүл мэндийн салбарт яаж ажиллаж байгаа гэхээр, боловсролын салбарт яаж ажиллаж байгаа гэхээр, бизнесмэнүүдийн яаж мэрэгүү ухааны өгөхийг чи хар. Тэгээ чи тэрийг хараад тэндээс одоо тэр чи одоо тэгэл тэнгэрийн танцгал юм да. Бурхныхаа өмнө зогсоо те байраа эзэлсэн. Тэгэхэд юмсыг хараад ажиллагаа ингэж хийгдэж байна. Бурхан одоо ингэж ажиллаж байна. Бурхан одоо ийм зүйлсүүдийг хийж байна. Манай тэрийг тэгж босгож байна. Тэрнтэй тэгж хамт байна. Гэр бүлүүдийг босгож ирсэн байна. Эхнэр нөхөр хизээж харилцаж байгаа үтэр бүр гайхалтай харилцаа өгөгдсөн юм байна. Би энийгээ тал зогсдог болцсон юм байна. Би энийгээ эсрэг биш, би энийгээ муулдаг биш. Би энийгээ энэ нэг юм өстө арзаачаа сууж байгаа юм биш. Энэ ямар гайхалтай залуу вэ гэх. Арзааж исэн бол одоо өнгөлөг болчихжээ. Яасан гэл тэр хүнүүд нь бурхан өөр харааг өгсөн байна те. Энэ нэг юм гал хардаг байсан бол энэ гайхалтай хүн бурхнаас надад өгсөн бэлэг. Миний хайртай хүүхдүүд бурхнаас бэлэг орсон өрсүүд минь үүн үл да. Гүүг тэгээгээрээ гүү. Яг л ийм зүйлс бурхан бид нар хийгээд байгаа байхгүй бидний хэр бүлүүд дээр те. Бүр над дээр хүртэл зүйлсүүдийг хийгээд байна. Тунхудаа өгөөд байна. Бид тэр ажиллаад байна. Тэр зүйлсүүдийг харах нүдийг бурхан бүр аль эзэнээс бурхан хэлсэн шүү дээ. Би байдаг, би сонсдог, би та нарт хариулдаг, тий. Тэгээ одоо би та нарыг харааг нээсэн, би та нарыг жихийг нээсэн, тод нээсэн. Намайг та нар урд нь харж байгаагүй илүү харах болно. Намайг урд нь сонсож байгаагүй илүү сонсох болно. Энэ юу хийгдээд байгаа юм гэвэл бурхан өөрийнхөө ажлыг хийж байна. Тэгээ энэ ажлаа хийгдэн гэдэг чинь нийгэмдэр юмсуудыг бутал зохихын тулд хийгдээд байна шүү дээ. Энэ зүйлсүүд бүр таниар дамжуулаа тий. Бүр таниар дамжуулж урсгаад тэгээ та бүр хатгалдаг нэг юм биш, урсгадаг нэг юм болох болно. Та бүр босч ирдэг нэг юм байх болно. Бурхнаар дуудагдсан зорилгоо мэддэг. Мосе хүртэл хаана очиж хэний өмнө юу үгээд тунгалахаа бурхнаас зааварчлаад түүний зорилгын дагуу, түүний хүслийн дагуу алхаж ирсэн. Тэрнээс Мосе өөрийнхөө нэг ч үг яриаггүй. За би нэг өнөөдөр тэгвэл нэг энэ өөрийнхөө нэг өгсөн зүйлсээр нэг зүйл хийчихээ л та. Шоргоол зорж ирмээр гэж хэлээгүй байхгүй. Тэг өвчгнэж яваагүй. Тэр хүн яг л бурхантай хамт. Яг л бурхан, яг л сүүлийн үе итгэгчнэр, яг л эзний хүлээж байгаа итгэгчнэр ингэж л алхах юм байна да. Бүр хүчрхэг. Яг л бурхан байгаа гэдгээ мэддэг, бурхантай хамт гэдгээ мэддэг, бурханы үгийг яаж тунгалахаа мэддэг, бурхан дотор нь юу хийж байгаагаа мэддэг. Тэгээ бурхан өөрийн хүмүүсээ дуудсан, тэгээ байршуулдаг. Байршуулахдаа хаана байршуулахаа хүртэл хэлдэг гэж би итгэдэг. Хиний өмнө юу очиж хэлхийг ч хүртэл өөрөө тэр мэддэг. Тэгээ тэр хүмүүстэй хүртэл харуулахыг хүсдэг. Харамсалтай зарим итгэгчнэр үгүй зүгээр итгэл за одоо боллоо баяр хөөртэй амьдрал. Happy. Тэгээ яасан тэг юмс болдгоо. Бурхан байгаагаа ч мэддэггүй. Зүгээр л итгэцэнгээ амаараа хэлсэн тэгэл болоо. Дараагийн үйл ажиллагаа явагддаггүй. Тэрийг өсгөгдөг итгэлийн эцгүүд, тэрийг босгон байгуулдаг хүмүүс гэж байдгүй. Тэгэл хөөрхий тэгэл өөрийнхөө юугаар тэгэл нэг гэл нүлгэн залхан ингээл яваал яг л миний үеийнх шиг ингээл нэг хаачгаа мэдэхгүй гэж явж нэг газар ихтэй байрлалж байгаа байхгүй. Тийм болохоор бурхан бол биднийг ингээ байршуулад байгаа хүнний бүрий чинь та нарт би бурхан байна, байдаг, би хариулдаг гэж хэлж байна гэдэг чинь таныг байршуулад байгаа байхгүй. Тэнгэрлэг зүйлстэй байршуулад байна. Сүнслэг зүйлсийг танд халах гахтал өгөөд байна. Танд идэрлийг хайдаг биш зүгээр ариун сүсийг хайдаг. Ариун сүс идэрлээс илүү зүйл хийдэг. Би нэг үеийг тунгалсан дараа Джон Дэвид пастрын бас нөлөө сонс. Нэрээ адилхан өгдөг болохоор амар хүч авч байгаа. Нэрээ адилхан байгаа юм биш үү? Би сонсоогүй ч гэсэн тэр үг нэр надад өгцсөн байж тээ. Урсцсан байж тээ, тий. Ямар гайхалтай юм бэ гэж бурхан тэр чүүд бурхан л ажиллаж байгаа юм чи одоо би ч гайхалтай ч байх тээ. Бурхан өөрөө надтай хамт яриад надад өгөө өгөхөд би тэрийг зүгээр гаргаад ярихад тэгэл юмс болоод байгаа байхгүй. Чуулган дээр хүртэл юмс болж байна. Хүн бүрийн амьдрал дотор юмс болж байна. Бурхан өгөө өгч байна. Бурхан өөрөө үгийг бүр ингээд тунгалуулж байна. Тэгээ тэр үгийг яаж амьд болж бичиж байгааг харуулад байгаа байхгүй хамгийн гайхалтай нь. Харуулдаггүй ч юм уу те нэг үг тэнд ингээл нэг яриал байдаг хүмүүс нь өөрчлөгддөг юмс болдгоо тэгэл яатсан ч бурханы үгийн яатсан ч хүн энэ тэр нь одоо ингээд тэгэхэд чи Мосег нэг үг хэлэхэд л тэр нь зүгээр л
маргааш болох болно. Бурхны үг зүгээр л ингэж ажилтдаг. Үгээ хэлэхэд л тэгэл за одоо болох болно. Тэгэл юмс ирнэ. Тэнгэр газар нийлж бүр зарцаанаас нь ханаас гарч ирээд байгаа юм тий. Тэр чинь зүгээр бурхан л хийж байгаа ажил واخгүй юу. Тэгэл тэр трейлерын бурхны хүмүүс үзээл тий. Тамгалцсан тэгэл юу ч болдгоо. Дээгүүр нь бүндэр орж байгаа ч хүртэл шүгүрмгүр тавьсан юм хаашаа. Нэг шүг бороо. Бурхан одоо бүр энэ ажиллагаагаа бүр хүн бүрийн дотор хийж байна. Бити эргэлз. Туяагчин дээр хүртэл хэлж яхад юу гэл. Улс төр минийх, улс төр минийх. Чи надтай хамт хий. Тэгээ надтаас бүти эргэл надаас би хол бити хол хинч чамаа өхүүлэхгүй хинч чамааг бариад хорихгүй. Ягаад гэвэл энэ бурхны хийж байгаа ажил бурхантай хамт алхахад юмс хийгдэх болно. Бити бат зогс гэж бат зогс бурхантай хамт ивлэр Даниэл яаж үнэхээр удирдах байсан те. Нехимээ яаж алхаж байсан. Хаад юм зогсоо яаж юугаа хэлж байсан. Яаж юмсыг урсгаж байсан. Энэ зүйлс өгцөө хүлээн ав гэдэг. Бити үнэхээр тэр хүмүүс тэгчих болов энэ хүмүүс ингэчих болов энэ ингээд тань тэр игээд тань хооцог битээр зүгээр надаар зогс надаар үгээ тунхлуул юу би чиний ам үгийг гахтал өгөх болно хүмүүсээ очиж юу хэлэх яах их фараоны очиж юу хэлхийг Мосед бурхан заасан байхгүй үүнтэй адилхан бидний өмнө бид нар хинээч өмнө очиж болно тэр үгийг бурхан миний аманд гахтал өгөх байхгүй 12 жилч хүртэл дуудлага тодорхой авцсан байсан ариун сүнс бууж ирлээ бүгдээрээ бослоо. Юу гэх юм мэдээд байгаа байхгүй тэд нар ингээд бурхан өмнө хэлсэн. Тэр хүмүүс дээрээс сүнс буугаад байсан. За одоо бүгдээр сүнс авцсан яана. Одоо юу хийнэ гэж Питер бас за одоо би босоо ярьдаг л байх та одоо та нар ингээд наад сонин хэлээрээ ярьж бэ. Ийм самуурал байгаагүй байхгүй юу гэл бүр ийм их зэгц зүгээр л хэн босч юу ярих. Хэн яаж алхах, хэн хаана очих. Хэн хаашаа явж илгээх, хэн яах их Паул хүртэл яаж сонгогдох те харь үндэстэнд яаж үгийг хэлэх тэрийг яаж би бурхан бүр босгож ирээд тэгээд тэнд Ананиач байж байгаа шиг те тэгэл хурж ир залбираал Ананиад хүртэл хэлээл те Паул их Саулыг би яаж ашиглахыг чи хар тэг чи очиж өрөө залбир тэгээд тэр хүн яаж юм гэхээр миний төлөө алхахыг чи харах болно бурхан ингэж ажиллаад байгаа байхгүй бурхан хүмүүсийн зүрхтэл төр ийм ажиллагаа хийгээд байгаа байхгүй тэрээс зүгээр нэг юм үлгэн салган байдаг бурхан тий. Эш чаавас та энэ за энийг хараа видээ бурхан байгаа болоо да. Юу гэл миний залбиртал миний алхаа хүртэл бурханы ингэж гутаахгүй юмсан. Надаар дамжуулж түүний нэр ариунаар дурсагдах болтугай. Манай гэр бүл дамжуулж ариунаар дурсагдах болтугай. Манай өргөтөр дамжуулж ариунаар дурсагдах болтугай. Миний аав ээж миний ах дүүнэрээр дамжуулж ариунаар дурсагдах болтугай. Миний хадам аав ээж дүүнэрээр дамжуулан ариунаар дурсагдах болтугай. Юугэл бурхан ингэж цугтан авч явдаг. Цугтан ингэж юмсыг хийдэг. Тэрнээс ганцаараа би гоё болох гээд ч юм уу те. Тэгээд тэр чинь урсаад одоо үндэс рүү урсж штэ. Чуулган руу урсж гин. Хүн нэг бүрөө урсж гин. Тэгээд тэр дамжираад дэлхий рүү урсна. Тийм томоор хаар, томоор сэтг, томоор хүлээн ав. Тэгвэл тэнгэрийн ажиллагаа тийм агуу хийдэг болохоос зүгээр нэг бас ингээл тань боссон ч юм уугүй ч юм уу биш. Зүгээр бос, тэгээ босоод тэр нь босоод яах юм хийгдэн, юм хийгдэн. Тэгээ тэр хүн явна. Тэр хүн юмыг урсгах нь босоод тэр хүн хөдлөн, сууган хөдлөхгүй штэ. Босчиж хүн алхах нь хөдлөн. Тэгээ юм хийгдэн тэр хүний зүйлсээр бурхан ажиллаа хийгээд байгаа байхгүй. Тэгээ тэрний дараагийн зүйлсүүд ингээд хүлээгээд байгаа байхгүй. Тэгээ бурхан нэг тодорхой хэлээд байгаа зүйл нь би юмсаа хэлж байна. Хин хаанд байршихыг би хэлж байгаа. Хин ямар үг тунгалахыг хүртэл би зааж байгаа. Ямар салбар дээр очиж юу хэлэх юм, нийгэмдэр юу болохгүй байгаа. Бид нар хүртэл цаг цагаар авахд хүн бүр өөр зүйлсийн төлөө залбирч байсан шүү дээ. Хүн бүр өөр зүйлсийн төлөө. Тэгэхээр яг таны аманд таны үнэхээр оюун бодол зүрх сүнс нь бурхан бүр тэр үгийг өгöd байгаа байхгүй. Савгын салбарыг босгоод төр минь хөө. Би чиний аманд үгийг гахтал өгье. Би чам мэргүүхэн гахтал өгье. Би чамд яаж ажиллах системийг гахтал өгье. Тэгээ тэрийг босгоод ир. Яг миний системийн дагуу, миний удирдлагын дагуу тэр зүйлсүүдийг босгоод ир. Бурхан юу гэвэл Бурханы хүүхдүүд хүчрхэг болоход диавол хүчээ алддаг. Бурханы хүү өөрөө тэр санхүүгийн ертөнцид яаж босхоо мэдээд
тэр салбар хэрхэн эзлэхээ мэдээд тэрэн дээр босоод ирэхэд тэнд байгаа диавол Вавилоны систем нуруунж байгаа хөөхгүй. Жижигэрч байгаа хөөхгүй тэрийг харахтаа. Ахаа баяа гэдэг шиг л жижигрээд байгаа хөөхгүй. Юугүйл Мосе очиод фараон Египт дүгийг тунгалахад Египтийн ард түмэн яаж жижигэрсэн бол гэж би асуудаг хөөхгүй. Фараоны зүрх хатуу болохоос нөгөө ард түмэн бүр мөхцөн байгаа хөөхгүй. Одоо ямар гай ирэх бол бидэнд те. Эдгээр Египт Израильчуудыг хаар эдгээр яахчгүй баха. Одоо ямар гайн бидэрт ирэх бол гэд Библиэр хэлдэг шүү дээ. Явуулчаач те эдрийг. Явуулчаач гэхээр фараон явуулахгүй. Яг бол бурхан таны зүрхийг хатуу болгочоод байна шүү дээ. Тийм болохоор хүн нэг бүрийн дотор бүр нэгийг ч орихгүйгээр юмсаа хийж байгаа. Үгээ өгч байгаа. Бүр тодорхой өгч байгаа. Хин хаана газар яаж ир зогсохыг өнгөрсөн 8 зар суур дээр за сүнслэгсэнд гар зогсол гэсэн. Тэгэл би гарыг гэсэн. Тэгэл юу ч болсон мэдгүй. Тэгэл юмс хийгдэлээсэн. Тэгэл үгийг гар тунгалсан. Энэ үгүүд бурхан өөрөө хэлсэн байхгүй юу? Тэгээ надад тэр зориг нь өгдөж байгаа байхгүй. Тэр сулчгаар ямар нэгэн зүйл өгдөг баяртайгаар за гарыг. За зогсъё. За тэр зүйл дээр би үнэхээр өөрийгөө харахгүйгээр зарим зүйлсийг харахгүй зүгээр таныг л харъя. Тэгэхээр та ажиллаа хий. Тэгэхээр та үгээ тунгалуул. Тэгэхээр та өөрийнхөө хүслийг энэ газар биелүүл. Голоо урсаг, хальтал урсаг, хүмүүсийг тэр ажиллагаанд бэлд. Тэ хаана зогсох, яг хийх юм. Яаж залбирах юм. Тэр зүйлсүүд нь бурханы үгээр өгдөг. Тэр амууд нээгдэг, тэр жихүүд нээгдэг, тэр хараанууд нээгдэг. Бурханы хүслийн дагуу. Манай ихнэр хүртэл байран дээр гарч зогсож байгаа байхгүй. Тэгээ би чи үгийг гар тунгална гэсэн чинь үгүй би гарахгүй гэсэн. Тэгэхээр чи заавал тайзан дээр гараад гаалгүй юу гэл. Сүнслэг гэрсэнд гараа үгийг тунгалахад юм сээгдэн. Тэгээ манай ихнэрийн аманд хүртэл бурхан үнэхээр эмгцэстэй үүдийг өгч байгаа. Тэр үгээ аваад гарч зогсоход юмс болно. Тэгээд бид нар хамтаа юмсыг хардаг байх болно, хамтаа алхдаг байх болно. Нэг бүлгсэн юм чирээл, нэг нь ядраал тийх биш хамтаа алхдаг хүмүүс аахгүй ч бүр хамтын ажиллагаа, хамтын зүйлсүүд байх болно. Бурхан бүр ийм хэцэгцийг өгж байгаа байхгүй. Тэгээ миний бас нэг залбирсан зүйл нь энд гарч ирээ би залбираад байдаг. Тэгээд ардаа би юм хийхгүй бол те гэр бүлтэй. Манай гэр бүл нураад явуулаас хэцүү шттэ бурхан гэдэг. Тэм нэг солонгос хүний нэг юу байдаг шүү дээ те. Хүүхэд нэрчээд эндэрийн чирээд идэг. Тэгсэн юу гэсэн гүйл энэ манай аав өстө эндрийн ажил харахаа гоё болчтой гэдэг шиг. Ийм биш. Ийм хоёр нүртэй биш те. Энд ч гарсан гэртээ очисон хаач явсан яг л тэр үг минь намайг босгон байгуулж идэг. Миний ам тэр үгүүдийг өгж байдаг. Тэгээд тэр зүйлсийг тунгалж байдаг. Би энд гарч ирэхийн төлөө биш харин бурхантай амьдрахын төлөө бүтээгдсэн баг. Хамт амьдрахын төлөө түүнтэй хамт үнэхээр амьдарч түүнийг бүр ямар агуу гэдгийг мэдэж тэр үгийг нь бүр газар дэлхийд тунгалж бурхны өгтүүд яг инхээр бид нар энэ газар цугларч байгаа. Түүнийг магтаж байгаа. Бурхан танд хэн гэдгийг таниулж байгаа. Түүнийг хүлээн ав. Тэгээд юмсыг нь хар. Тэгээд бүр ингээд түүнтэй хамт алах. Бүр цаг минут бүр алах. Эн чинь яг сүүлийн эртний үеийн итгэгчдийн хүүхдүүдийн амьдрал. Юмсыг хөдлөгдөг. Ганхдаггүй. Яагаад гэвэл бурхан өгөө өгсөн. Паул эдэр хизээж ганхаагүй шүү дээ. Яг л бурхан яаж дуудснаа хэлсэн, юуны төлөө очихоо мэдсэн, хаана үрхээ мэдсэн, юу хийхээ мэдсэн. Тэгээд ариун сүнсийг сонсоод сурцсан, ариун сүнсний зааварчилгаан дотор яваад сурцсан. Тэгээ юу ч ирж байсан, яаж зодуулж байсан, яаж шоронд орж байсан тэрний амнаас тэгвэл би бурханы боол. Би бурханаар сонгогдсон. Тэ би та нарын төлөө дуудагдсан. Би бол бурханы нэрөө. Тэгэл зогсож байгаа юм баггүй. 12 элч хүртэл те хаана үгийг тунгалж байсан. Тэгээд тэд нар яаж үхэнж бүр үхлэн хүртэл ямар байсан те. Тэгээд тэр хүмүүс хаана үрхээ мэдчих байсан. Юу амсгаа мэдсэн байсан. Тэг яаж алхахаа хүртэл мэддэг байсан. Яаж алхахаа мэддэг хүмүүс юу бол юунд хүрхээ мэдсэн хүмүүс аахгүй юу? Юунд очихоо мэдсэн. Тэрний эцсийн зогсоол нь яг юу юм? Яг юуны төлөө алхаад байгаагаа мэдсэн. Тэрнээс нэг зовоол заа нэг юм байдаг гэсэн, бурхан байдаг гэсэн те. Намаа үгийг тунгал гэсэн. За би нэг ингээл зодуулаад явж байхдаа таарсан юм байна да. Ингээл нэг ямар ч хүч байхгүй. За би ингээл нэг юм ядуул амьдрах юм байна да гэд. Үгүй байхгүй юу? Та бүр юуны төлөө зодуулж байгааг ч мэдэх ёстой. Заримдаа та магадгүй өвдөж магадгүй юуны төлөө өвдөж байгааг ч мэдэх ёстой.
танд гачигдл ирж юуны төлөө гачигдж байгаа ч хүртэл та мэддэг ёстой байхгүй. Энүүгээр би яаж бурхан ажиллаад байгаа юм бэ те? Бурхан миний амьдралаар энэ зүйлсээр дамжуул надад ойлгуулад юу гин газар урсгаад байгаа юм бэ? Миний аман дотор зовлон үдсэн хүн яадаг үлээ бүр ингээд бусдыг харахтаа бүр юу байдэн штэ. Шал өөр байдэн штэ те. Түүнтэй адилхан зарим зүйлсийг танд амсуулж магадгүй би мэдэхгүй. Гэтэ бурхан хоёрын ажиллагаа байхгүй. Паул шийдэр ташуурдуулж исэн 12 шийдэр ташуурдуулж исэн. Тэгээд нэг ташуурдах ямар байдгийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ жоох миний бие өвдгөө ёо гэх. Тэгэл чарлал байямаа их баг. Тэгтээ тэр хүмүүсийн хаа очих нь мэддэг болцсон. Тэр байрцсан байхгүй. Тэнгэрт байршлаа болцсон. Хиний өмнө очихоо зогсцсон бүр ингээд 12 24 дахлагч. Тэгээ сэнти өмнө очиод зогсоод би энд байрлана. Биний гэр бол энэ. Энэ бол зүгээр л миний төр гэр штэ энэ дэлхий. Гэхдээ би энд бурхныхаа хүслийг энэ газар би биелүүлэхээр ирсэн. Түүнтэй хамт талхахаар ирсэн. Миний амсаж байгаа зовлон юу ч биш те. Ягаад гэвэл энэ зүйлс зүгээр л энгийн зүйлс. Тэр хүмүүс бүр холыг харцсан, ирэлтийг харцсан байгаа байхгүй. Бурхны дахин ирэлтийг харцсан. Бурхан тэнгэр дээр байршсан. Би бүр юу хэлхийг мэддэг болцсон. Яаж алхахаж мэддэг болцсон. Юунд унахгүй байхаагааж мэддэг болцсон. Тийм болохоор энэ гангашгүй итгэлүүд бурханд өгөгдсөн. Бурхан биднэрт өгсөн. Бурханы өгтүүд тэнгэр газрыг холбодог өгтүүд. Тэгэхээр сүнслэг эцэгтэйгээ холбогдсон тий. Бидний сүнслэг эцэгүүд ямар гайхалтай вэ? Би бүр талархдаг шүү дээ. Ямар их зүйлийг туулаад, ямар их зүйлсийг нураагаад тий. Бидний өмнө юу тавьцсныг бүр ямар гайхалтай, бүр шин тижилтэй гарах зарыг тавьцсан. Ямар зөөлийн тэр үгүүд нь тий. Ороход шууд бэлэн, ариун сүнс ажиллах шууд бэлэн тэр зүрх сүнсүүд бэлтгэсэн, тэр хөрсүүд бэлтгэсэн. Одоо юу үлээ хий? Бурхан та нартай хамт байна. Бурхан та нар дээр ажиллаж байна. Бурхан өгөө хийлж байна. Бурхан бид өөрийгөө харуулж байна. Өөрийнхөө гахтал өгж байна. Би чамаа босгож ирсэн. Би чамтай хамт байсан. Би чамаа дээр байршуулж байгаа. Дээр байршуулж байгаа. Сүнсэн дотор бидний бүр байршуулад байгаа байхгүй. Чи бол Бурханы хүүхэд. Чи бол Бурханаар сонгогдсон. Чи бол надтай хамт байгаа. Би чамаа сонгосон. Би чамаар энэ салбарт дуудаж байна. Бат зогс. Үгээ аав. Бүр гахтал. Энэ нийгмийн системтэй битгий эвлэр. Эдэртэй битгий эвлэр. Эдний зүйлсээр битгий хар. Надаар хар. Надтай хамт алах. Би яаж ажиллахыг одоо чи харах болно. Тэгээ таны амд үг өгнө. Та тунгална. Зарцаанууд ирнэ, мэлхинүүд ирнэ. Тэдний бүх зүйлсүүд нурна. Тэгээ Бурханы хаанчлал тогтож эхэлнэ. Бурханы систем тогтож эхэлнэ. Бурханы хараа тогтож эхэлнэ. Бурханы хүсэл тогтож эхэлнэ. Бурханы бүх зүйлсүүд тэр газар тогтож эхэлнэ. Яг л Бурханы хүүхдүүд босч ирж байгаа учраас диавол муу сүнс зүгээр эзлэх байр байхгүй байхгүй. Тэд нар хэлдэж би Паулыг тань, Петрийг тань. Гэтэ чамаа танихгүй гэд нэг хэсэг хүмүүсийг хэлдэж штэ. Одоо энэ юу гэж би хотын сүмийг тань, түүнд хамааралтай байгаа гэр бүлүүдийг тань, түүнд хамааралтай бүх гэр бүлүүдийнх нь хүүхдүүд, түүнтэй хамааралтай аав ээжүүд, түүнтэй хамааралтай бүгдийг тань. Би чамаа таниад сонсохгүй, би ч бүр чамтай хамааралтай бүгдийг танина. Би тэдэртэй хамт байгаа. Би тэднийг бүр ингэж сонгосон. Бурхан зүгээр ийм л зүйлсээ урсгаж байгаа. Энэ зүйлсийг халиулж байгаа. Энэ зүйлсүүд дээр бүр алхуулж байгаа. Санхүүгийн салбар дээр ч хүртэл миний дээр ер нь юмс одоо хийгдэж байгаа. Хийгдэн гэж би итгэж байгаа. Удаан ингэж явахгүй. Ягаад гэвэл энэ зүйлс Бурхан хүссэн учраас өмнө нь магадгүй намайг ямар нэгэн зүйл туулуулад өөрийгөө харуулад бардам намайг мөхс сулгаж яг л Бурханы өмнө таал хийх юм байна. Танай зүрх хинч хийж чадахгүй юм байна гэдэг тэр зүйлсийг би бүр бууж өгөөд түүний буулганд ороод тэгээд хэлэх за одоо би ажиллая. Одоо миний хангамж юуг хар. Миний хүслийг хар. Миний хийж байгаа ажлыг хар. Чи юу яаж хийх гэж би чамд одоо харуулъя. Юг л махан би сул дорой болох тусам бидний сүнс хүчрэг болдог. Бидний оюун бодол дорой болдог. Сүнс бидний тэр хүчтэй үгээ тунгалж эхлэхэд бидний оюун бодол зүгээр л сүнсэн захирагдчих эхэлдэг. Олон доо юм яриад байхгүй те. Нэг үгээ тунгалж гэсэн ёо чи тунгалдаг юм бэ? Чи ингээд энийг яаж ярих юм бэ? Ингээл оюун бодол ярьж эхэлнэ шин. Тэгээ энэ зүйлүүд бүр ингээд явандаа өдрөх тусам арилна, дуун бүдэрсэн. Тэгээд нэгдээ тийм дуу байхгүй болно. Зөвхөн ариун сүнсний Бурханы ажиллагаа зүгээр л дойлын дотор дойлж хүрэхгүй хугацаа шууд хийгддэг.
Ямар тэрсэл байхгүй. Бурхны өмнө зүгээр бууж өгвөл та ажиллаа. Би тань зүрхөө өргөж байна. Та ажиллаа хий. Энэ бол таны бие. Энэ бол та намайг сонгосон. Тэ таны хүслийн дагуу ажиллах бие. Давидыг хэлсэн шүү дээ. Миний хүслийн дагуу алхагч, миний зүрхний дагуу алхагч, миний хүн. Тэ миний зүрхийг эргэлхийлэгч. Миний хүслийн дагуу алхдаг хүн. Одоо бурхны хүмүүс ийм босч ирж байгаа юу гэвэл яг л бурхны зүрхийг эргэлхийлж, яг л түүний хүслийн дагуу алхдаг. Би биш, бурхан. Бурхан та ажиллах болтугай. Ариус та миний дотор үнэхээр өөрийнхөө хүслийг дүүрмээр биелүүлдэг болтугай. Тэгэд Паул Үлс номдэр Паул хэлж юу гэвэл Паул ийхүү би Паул тэднийг Афинд хүлээж юу гэвэл энэ Үлс 17-16 шүү. Ийхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуура шүтэнээр дүрсэн тэр хотыг харж сүнсээрээ игдүүцсэн байжээ. Яг л ийм игдүүцэл бидний дотор бүр ингээд төрөх ёстой. Бүр ингээд хүчтэйгээр яг энэ дэлхийг харахад болохгүй байгаа бурхны эсрэг гажицсан зүйлийг харахтаа та зүгээр дотор нь баярлаад хөөрөх биш. Та тэр сүнсэн дотор хараад бүр ингээд зогсоод игдүүцдэг. Бүр сүнс чинь бүр байж ята тий. Энэ стэнэр юу вэ? Ямар даварцсан юм бэ надаа тий. Миний дээр ч манай хотын дээр, манай дүүргийн дээр энэ зогсдог юм бэ? Чи одоо байранд очив. Тэ? Чи одоо байранд очив. Чиний байр бол улны амьдрал чинь тэр нь одоо яг хиний л амьдрах байр аахгүй юу? Тэрээс монголчууд улны амьдралж биш лээ. Тийм болохоор биднээс доогуур тий? Биднэртэй хамт сэтгэдэг биш. Бидэнтэй хамт алхдаг биш. Биднэртэй адилхан боддог биш. Бидний бодолд үгээ хэлдэг биш. Түүний үг зүгээр л тэр доор бүр ингээл юу ч сонсогдохгүй нэг юм орилол юу юм бэ чи гээл ингээл өшөглөөл хайдаг юм доор нэг юм чатнаад юу зураад байгаа надаа гэл өшөглөө ичдэг. Яг л ийм болж байгаа. Яг л ийм зүйлсийг бурхан хийж байгаа. Яг л ийм зүйлсээр бидний алхуулж байгаа. Өнгөрсөн 7 хоногт Сувда Астрыг яг энэ номлож байхад яг л энэ Паул шиг яг л миний сүнс бүр ингээд игдүүцчихсэн байхгүй. Би ямар их эвлэрээд байна. Яагаад би эвлэрээд байгаа юм бэ? Яагаад энэ зүйлс болоод байгаа юм бэ? Тэ? Яагаад би энтэй эвлэрсэн? Яагаад энэ зүйлсийг би зүгээр бурхны хүсэл юм шиг харцсан юм бэ? Гэвч бурхан өөр зүйлс хараад байгаа байхгүй. Тэгс би бүр тэрнтэй нэвлэрсэн. Вавилонийн систем гэдэг юм уу? Одоо юу гэдэг энэ дэлхий юу гэж хэлнэ үү? Одоо Египтийн дээр соёл гинэ үү? Одоо юу гэж хэлнэ үү? Зүгээр бид нар эвлэршгүй байх хэрэгтэй байна. Бурхны хүмүүс юунтэй ч эвлэршгүй. Сүнсэн дотор бүр бос зогсдог, игдүүцдэг. Энэ нийгмийг игдүүцдэг, бүр салбар бүрээс игдүүцдэг боловсролын салбарыг хараа те. Миний хүмүүс ийм боловс эзэмсэх хэрэгтэй те. Юу вэ энэ одоо энэ сайдаа чи зогс. Чи одоо энийг өөрчлөх. Бурхан яг энэ хүслээ хэлж байна. Миний хүмүүс зөв системээр сурах хэрэгтэй. Миний хүмүүс зөв боловсрол олох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарч хүртэл те. Гайхалтай техникүүд нь орж ирээч. Яагаад гадаад руу явах хэрэгтэй те. Өөрчлөгдөх ёстой байхгүй. Бидний даатгалын мөнгө яагаад нэг хүний карманд орох ёстой, нэг компани руу шилжих ёстой юм тий. Энэ зүйлсийг бид нар бүр ингэ эвлэрсэн тий. Энэ хахуул авч лээд энэ нэг юм тийм штэ. Энэ байртай штэ, нийтэн байртай штэ гэл. Бөөр нэг бидний ярианд бүр хэмнэг болцсон. Нэг бид нар бүр эсэргүүцэж яагаад ингэ гэх ёстой юм бэ? Чи миний мөнгө штэ. Бидний төлсөн татвар штэ. Бурхны хүүхдүүд энэ татварт мөнгө оруулсан штэ. Тэгвэл энэ юу юм? Бурхны хүүхдүүдийн зориулах ёстой. Бөгөөд бурхнаар бүтээгдсэн хүмүүсийн зориулах ёстой санхүү байхгүй юу? Тэрс хин нэгний карма руу ордог, хин нэгний зүгээр л тэжих гэж тэр хүнийг баян болгох гэж урсдаг мөнгө биш. Энэ бол үнэхээр бурхны хүслийн дагуу зориулагдах ёстой. Ерөөсөө санхүүгийн салбар ш тэр те санхүүгийн сайд ч хүртэл үнэхээр юмсыг өөрөөр харах ёстой, бид нар игдүүцэх ёстой байна. Бурхны хүмүүс игдүүц босч ирэх ёстой. Энэ юу гэвэл яг бурхны хүсэл юу вэ гэдгийг тэгээд бүр сүнсэндээ дүүцсэн зогсоод эвлэрдэг нэг юм биш, эвлэршгүй нэгэн гэдэг аахгүй. Энэ чинь л яг л бурхны хүмүүсийн эвлэршгүй нэгэн. Паул л яг л сүнсэн дотор Афиныг хараад тэр бузар сүнсэнд эзлэгдсэн тэр хотыг хараад сүнсний игдүүцэж шин. Бурхан энэ бол таны хүсэл биш ээ.
Та үгээ айлдаач, та миний хамд үгээ айлдаач. Одоо би энд очиж таны үгийг тунгалаадах юм. Энэ сүнслэг хөрсөд би очиод үгийг тунгалаадах юм. Би тэнд хүмүүсийг өнөхөр өөрчлөөдөх юм. Юу гэл та миний хамд үгээ хийгээч, та миний хамд үгээ бэлгтэл өгөөч. Одоо би энд очиж үгээ тунгалъя. Гэ очиод үгсийг тунгалдаг. Тэгэл хүмүүс олноороо идгэрдэг, чөлөөлөгддөг. Тэгэхээр тэнд Бурхны ажиллагаа хийгддэг. Яг л энэ зүйлсээ Бурхан хийж байна. Бид нар 7 уул гэж яриад байдаг те. Энэ 7 уулын хамгийн дөрөнд тэр яг тэр сүнсэн дээр бид нар яг бат зогсох хэвээр. Хаашаач говьшгүй бид нар тэр санхүүгийн ертөнцөөр ороод нэг мөнгө өрсөж энэ ч юм хилээ хүмүүс ажиллагаа аваад байгаа юу? За ингээл биш. Яг л тэр зүйл дээр бат зогссон. Бурхан намаа юунд дуудсан, яах ч дуудсан. Намаа хаан байршуулж байгаа. Би тэрийг хараад бүр ингээ Бурханд ганхашгүй хатан сүрэн дээр бат холбогдоод тэгээ тэр үгсүүд надад хэлэхэд би зүгээр юуны ч өмнө айхгүй. Яг л Даниэл ба түүний нөхөжиг. Тэ хаан энэ гал шата энэ бидний эсрэг хөдлөөд байна. Гэл тэ. Тэгэхээр тэр шата ямар ч айц байхгүй. Тэр хаана очихоо мэдээд байгаа байхгүй юу? Юунд очихоо мэдээд байгаа. Тэрс мэдэхгүй хүмүүс л намайг уушлаач тэ гонхонол уйлал чарлал явах л баг. Тэр хүмүүс ихтэй хаана очихоо мэдсэн. Хаана байршиж байгаагаа мэдсэн. Тэг яг Бурхны үг хаана байдгийг, Бурхны үсэлтэй би яаж нийлхийг тэ мэдсэн хүмүүс аахгүй. Тэр бүр хөдөлшгүй хүмүүс аахгүй. Юу ч тэдрийг хөдөлшгүй. Хаашаач тэр хүмүүсийг ганхуулшгүй. Юу ч авч явж чадчихгүй. Тэр хүмүүсийг Бурхан босгож ирж байна. Босгоод ирсэн байна. Өнгөрсөн 7 өнөخت хүртэл яг хэлж яхад яг би өөрийнхөө хүүхдүүдийг тэнгэр газрыг холбосон тэр гүүр хүүхдүүдийг босгож ирсэн. Тэр сүмээ би босгож ирсэн. Тэд нар бусдыг дагуулдаг болсон. Тэд нар бусдад загвар байлдаг болсон. Тэр нэг чуулган босч ирэхэд та нар үндэсний хідэн чуулган дагаад түүний үнэхээр өөрчлөлтийг хараад түүгээр урсж байгаа тэр голыг хараад ариун сүнсний ажиллагааг хараад яаж босч ирэхийг яаж сүнслэг эцгээ та нар харж байгааг харахад пасторууд яаж харж ирж байгаа яг тэр итгэгчнэр босч ирэхийг хараа гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор Бурхан юмсыг хийж байна, хөдөлж байна, ажиллаж байна. Бидний магтаалыг, бидний залбирлыг сонсож байна. Тэгээ тэр таны хамд үгөө өгж байна. Магадгүй шүнж босгож магадгүй шүү. Миний хүү энэ салбар энийг тунгалаадах. Энэ үгийг яриадах. Би чамтай хамт ажилламаар байна. Би чамд тэр салбар дуудаж байна. Чи надтай хамт оршоодох. Юу гэл би тэр салбар ингэж харж байна. Чи тэрэн дээр очиж тэр хүндөр ийм үгийг тунгалаадах. Би чиний байршлыг өөрчилж байна. Би чиний үнэхээр тэр мэрэгжлийг өөрчилж байна. Би чиний салбарыг өөрчилж байна. Би чам одоо тэнд байршуулахаар авчиж байна. Тэгээ чи тэр байршсан газараа очиод миний үгийг тэнд тунгалаадах. Тэгэд юу хийж байгаа чи хар. Тэр үг яаж амьд болж байгааг чи хар. Тэгээ дараагийн үг чамд өгдөн. Дараагийн зүйлс чамд өгдөн. Тэгээ түүгээр Бурхны үгтүүд яаж ундаалахыг чи харах болно. Яаж ундраг уурсж байгаа чи харах болно. Өмхөрсөн тэр салбар үнэхээр Бурхны үгтүүд очиод өөрчлөхөд тэр салбарт гэрэл орж байна. Гэрэл тодорсоор байна. Тэгээ тодорсон гэрэл яах вэ? Бүгдийг гүйгүүлнэ. Имгцэс тогтно. Яг л өнгөрсөн залбир шиг хэн хэдэн цагт яаж залбирах вэ? Хэн хаана очих вэ? Наглаагт хэн очих вэ? Ямар үе тунгалах вэ? Яг л юм имэх зэгц тогтож байгаа байхгүй. Тэрнээс хааш яаш Бурхан ажилтдаг биш те. За би нэг юм салбарыг өөрчилж ялж ийн ингээд. За чи нэг ингээд биш. Бүр хүүхдүүдэд босгож ирж байгаа байхгүй. Тэр хүүхдүүд нь хөдлөхгүй, ганхахгүй. Яг л Мойсе шиг фараоны өмнө очиод үгийг зөрөгтэйгээр тунгалдаг. Тэ? Одоо энэ танаа ууган хүүхдүүд тэ маргааш яг үдийд өөх болно. Ягаад гэвэл энэ Бурханы хийж байгаа ажил. Харин Израилийн ард түмнээс нэг ч хүүхд өгөхгүй. Бүх зүйл дээгүүр өнгөрөх болно. Тэгвэл яг одоо Бурханы хүүхдүүдийн дээгүүр бүх зүйл өнгөрч байгаа байхгүй. Энийг нь юу болж исэн чи магадгүй та нар бензиний үн нэмэгдэж байна, үнэхээр махны үн нэмэгдэж байна гэж бодож байгаа боловч та нарын дээгүүр өнгөрнө. Энэ зүйлсүүд таны дээгүүр өнгөрнө. Энэ л аль хэзээний өнгөрцөн зүйл байхгүй юу? Энэ зүйлсүүд аль хэзээний болоод өнгөрцөн Бурхан ажиллаа хийцэн. Та нарын дээгүүр бүх зүйлсийг өнгөрөөцсөн байхгүй юу? Тэр зүйлсийг бити дуудаад байгаа гэдэг байхгүй юу? Бити өөр дөрөө дуудаад даллаад нааш гэд бити зөв өнгөрөөгд явуул. Та нар гэрээсээ бити гар гэдэг чинь тийм юу гэвэл яг л Бурханы тэр яг тэр зүйлс тэр болцож байгаа зүйлсийг зүгээр хараад зүгээр л суу. Тэнд юмс болж байна. Гэтэ тэр та нарт халдахгүй. Та нар руу чиглэхгүй. Та нараас тис хөндлөн зүйл байх болно.
Энэ бол нийгэм дээр болохгүй байгаа зүйлс төр чинь хийгдэх болно. Тэгээд тэр яаж байгааг бол бурхан өөрийгөө таниулж байна. Би бол бурхан шүү. Би бол эзэн шүү. Надаас өөр бурхан байхгүй. Би бол хад бол чулууч биш. Би зүгээр ярьдаггүй ч биш. Би ярьдаг, би юмсыг хийдэг, би юмсыг хөдлөгдөг. Бурханы хүүхдүүд босч ирээ юмсыг ярихад яаж хөдөлдгийг чи харах болно. Энэ дэлхийг харах болно. Үнэхээр гайхалтай зүйлсийг бурхан хийж явахгүй. Бидний дээгүүр юмсууд өнгөрцөн юм байна. Гин нүгэл өнгөрцөн юм байна. Ерөөсөө бид нар өөрсдөө тэрийг нялаал бурхан намайг би тэдэн сарын тэдэнд нэг гим хийсэн да гэл бодоол тэгэл ингэ шаналал. Бурхан тэр чинь уучлалцсан шүү дээ. Өнгөрцөн байхгүй. Дээгүүр өнгөрсөн баяраа тэмдэглэл гэдэг чинь тэр чинь өдөр бүр та нар бидний дээгүүр юмс болоод өнгөрцөн гэдгийг хүлээн аваад баярлах хэрэгтэй байхгүй. Зүгээр л яг л хуучин өнгөрсөн зүйл биш аахгүй. Энэ одоо ч хүртэл хийгдэж байгаа. Бидний дээгүүр юмсууд өнгөрөөд гарцсан. Гачигдлууд өнгөрөөд гарцсан. Үсгэл нь өнгөрөөд гарцсан. Үнэхээр тэр бурханы хардаггүй байсан тэр зүйлсүүд өнгөрөөд гарцсан. Тэгвэл бид нар одоо бурханыг харах болно. Харж байгаа. Бурханы үгэд тод байгаа. Бурханы үгс тод өгдөж байгаа. Бурханы үгэд гайхалтайгаар хийгцээр байгаа. Салбар нэг өдөр хүмүүс гарч ирж байгаа. Таарам мад мэдхгүй. За намаас дуудан чижтэйг үлээ үгүй таныг дуудсан. Тэгээ та бэлэн бай. Юу бол ариун сүнс таны дотор хүчтэйгээр ажиллах их болно. Юу бол Есүс Христ яг бурхан бүртлээ бүр гайхалтай юу Есүс бүр мэдлэхээс өмнө өөрийнхөө өмнө зарлах хүний өрт хэлгээдсэн байсан Иохан Баптист гээд. Түүний өмнө шизүүлэгчээр өгөө хэлсэн байсан. Тэрс Есүс Христ гинт за би ирлээ. Би таны аврагч ирлээ шүү гээгүй байхгүй. Өөрийнхөө өмнө зарлагч тунгалагч илгээдсэн. Тэгээ тэр нь бүр зарлал тунгалаа те хүмүүсийг баптизм хүртээгээд. Тэгээ жинхэнэ яг Есүс ирэхэд цүнс тактамитээр буун ирээд ариун сүнс түүний хөтлөн дагуулж бүхэл үйлчлүүд нь эхэлсэн ши яг одоо таны дээр ариун сүнс дүүрнэр өгдөөд таныг яг байршуулад бурхны үгт хаана юу хийх ёстойг яг тэр зүйлийг ариун сүнс таны хөтлөн дагуулах болно. Тэрнээс та өөрөө биш ариун сүнс таны хөтлөн дагуулад яг л хаана байршуулах ёстой вэ те яг л хаана үгийг тунгалуулах ёстой вэ яг л хаана байлах ёстой яг тэр байран дээр ариун сүнс таныг аваач. Ариун сүнс таныг бүх сорилтуудаас хамгаална. Яг л тэр Есүс Христийг те бүхэл сатаны бүхэл сорилтуудаас хамгаалж исэн. Түүний аманд үгийг хийж байсан. Түүний аманд юу хийх, яа хийхийг тунгалуулах, яаж бүр өөрийгөө хамгаалах тэр бүхэл зүйлс өгчээсэн байхгүй. Тэрс зүгээр өгдөөгүй биш байхгүй. Бүх зүйлс өгөгдсөн. Бүх зүйлс бурхны ажиллагаа бүр ийм хэцэгцтэй. Тэгээд яг тэр сайн мэдээ номын үртэл ингээл уншиж яхад бүр хамгийн сүүлийн өдөр тийм ингээл Есүс Христ баригдал явж байхад яг л тэнд бүр Христийн дагалдагч нар яаж халах ёстойг бурхан тэнд харуулж байгаа байхгүй. Тэгэл тэр бүр гайхалтай хичээл болж байгаа. Бүр 3 жилийн үтсэн тэр зүйлээс илүү энэ дэлхий дээр яаж халах ёстой юм бурхан яг яаж ажиллаж байгаа гэдгийг бүр ингээд хэлсэн үг өөрөө баталж байгаа байхгүй. Харуулаа те тэр сүүлийн тэр өдөр яаж хүмүүсийн өмнө алхаж байгаа, яаж зодуулж байгаа, яаж загламаагаа үүрээд алхаж байгаа. Тэр бүхэл зүйлсүүдийг тэд нар харж исэн, тэд нар бүр сонсож исэн, өмнө сонсож исэн. Гэтэ тэр цаг үед харж исэн байхгүй. Тэгээд дараа нь юмс болгоод тэр хүмүүсийн дотор юмс хийгдсэн, айл хэзээ тэр хүмүүс харцсан байхгүй. Яаж алхахаа харцсан. Загламаагаа яаж үрхээ харцсан. Тэ Есүс Христ яаж алхаж ирснийг харцсан. Тэгээд тэр хүмүүс эцэж ганхаагүй. Бурхан танд өөрийгөө харуулна. Бурхан танд үгээ тодорхой хэлнэ. Мосег яаж дуудсан? Гинтл нэг ингээл өөрийгөө хүслээр яваагүй байхгүй. Бурхан дуудсан байхгүй. Бурхан өөрийнхөө нүрийг харуулсан. Тэгээ уулзаад би чамаа яг хаана очих гэж байгааг чи хэлж байна. Фараонд очиж миний үгийг хэлээд. Тэгээ би чамд ийм үгийг хэлж байна. Тэгээ тэрийг л тунгалаадах. Тэгээ чи юу болохыг харах болно. Тэгэд Египтийн Израилийн ард түмэн яаж чөлөөлөгдөх чи харах болно. Канаан руу яаж хөдлөхийг харах болно. Тэнд мөржил шимтэй газар руу яаж алхахыг харах болно. Харах болно бурхан. Тэгэхээр та харах болно. Бурхан танд өөрийгөө харуулах болно. Таны хүүхдийг ч хүртэл харуулна. Нэр гайхалтай зүйлсийг хийж байгаа. Таныг дөрөв халиуна би зүү дээрээ гэдэг штэ. Зүүдэнд ч хүртэл бурхан ажиллаж байгаа байхгүй. Таны унтуулахгүй шин. Таны түр ажиллаад байна шүү дээ бүр ингээд. Би унтдаггүй шүүгээ бурхан хэлээд байгаа байхгүй юу? Би чинь зүүдэнд унтж ажиллаж шүү. Би чам таанд бай шүү. Би чамд үг хэлж шүү. Хүчтэй бай. Миний шинэ хувцсыг өмс. Бурхны үгт яаж ажиллахыг хар. Тэгээ би чамд өөрийгөө харуулна. Өөрөөрөө бити зүтгээд орилоо чарлаад яваад.
Бурхны үгийг ав. Бурхан ийм зэгстэй ажилдаг. Тэр чамд үгээ өөрөө чиний аманд өгнө. Тэгээд тэр үг ямар хүчтэй болох чи мэдэх болно. Тэр үг чамайг яаж хүчрэгжүүлэх чи мэдэх болно. Тэгээд хүмүүс хүртэл харахтаа Мосег харахтаа айсан баг. Түүний амар Бурхны үг бол энэ ямар энэ стенэр ямар амар хүн бэ л гэж харсан баг. Тэгээд таныг ч хүртэл гэж харна шүү дээ. Энэ ямар амар хүн бэ? Энд төв нэгсэр нэг ч үг хэлж болохгүй шүү. Яа энэ юм очихоос хажууд нь очихоос байгаад байна. Зүгээр сүнслэг тэр зүйлс таны дотор түүний оршихуй тантай хамт байхад тань руу хинч ойртож чадахгүй. Ямар ч зүйл ойртож чадахгүй. Ямар нэг юу ч ойртож чадахгүй та итгээрэй. Бурхны хүсэл зөвхөн таны дээр биелэлээ болох болно. Бурхны хаанчл танаар дамжуул тэлэгдэх болно. Бурхны хаанчлаа хотын сүмээр дамжуул тэлэгдэх болно. Яагвал Бурхны ажил учраас таны ажил биш учраас энэ зүйлс бүр хүчтэйгээр хийгдэх байхгүй. Тэгээд та дахиад Египтээс гарсан юм уншаарай. Бурхан яаж алж байгааг хараарай. Бурхан бүр тодорхой ажилладаг. Бүр юу болох те ямар гамшиг өдөр Египтийн салбар сүрсэн штэ. Бүх салбар нь сүрсэн штэ. Эрүүл мэнд тэр санхүү юу одоогор тооцоолох нь эрүүл мэнд санхүү хөдөө аж ахуй мал аж ахуй юу вэ одоо мэдэхгүй зам тээвэр мэмэр ерөөсө бүх тэргүүдэн зүйлдэд бүр алга болсон ингээл ерөөсө ямар чадваргүй болсон бохоггүй. Тэгэхээр одоо хүртэл яг энэ зүйлсээ Бурхан хийж байгаа байхгүй юу? Бүхэл салбарууд өөрчлөлт ирэх болно. Бүхэл салбарууд Бурханы гайхалтай тэр үүдийг амсах болно. Бурханы хүүхдүүд босч ирэхэд үнэхээр муу нэг яаж бид нар муу нэгэнтэй байлдах гэдэг хэрэг байхгүй. Та зүгээр л Бурханы өмнө очиод түүний хүүхд болоо түүний үгээр зогсоход муу нэгэн таны өмнө зүгээр ойрлж харлаа л юм. Тэрс та нар гүйжиж бол муу нэгэн чи зайл стенэрэ дэвол чи зайл гэж гүйжиж нэг холоор явсан дээр очиж нааширч ирэл сонсч Бурханыг би мэдэн штэ л гэдэг сонсч чи өрөөг өөрөө өөрчлөлтөө төхөлдөө гэдэг юм бүрэл. Яг л тиймэрхүү юм болоод байгаа. Бурхан болохоор юу гэж нэгвэл таныг босч ирээд надтай хамт алах. Тэгээд би чиний дотор юу хийж байгааг чи харах болно. Би чамаа хаана байршуулж байгаа чи харах болно. Би чамд чиний амьдралаар чиний үнэхээр сурсан мэдсэн зүйлээр гэхдээ тэр зүйлсүүд чинь надад үнэхээр хамаагүй. Одоо миний систем явагдаж байна. Миний ажиллагаа явагдаж байна. Миний үг явагдаж байна. Чиний зүрхийг би цэвэрлэж байна. Гэмшил явагдаж байна. Тэгвэл гэмшил явагдаж байна. Сүрсэн дотор бүр тэр гэмшлүүд явагдаа. Тэгээд үнний тэр өрөө таригдаад юм хийгдэт байгаа хөөхгүй. Гайхалтай ажиллагаанууд хийгдэж байна. Бурхан үнэхээр энэ сүмээ сонгосон. Би өмнө хэлдэж штэ. Анх ирэхэд Бурхан надад энэ би байна гэж хэлж ийсэн. Тэгээд би эндээс холдож чадаагүй. Холдох үсэн ч холдож чадаагүй. Яг тэгвэл Бурхан намд энд би байна гэсэн учраас би л шас байх ёстой юм байна л гэж ойлгосон юм. Тэ? Бурхан чи бол миний хүү гэж надад ирэхэд за би Бурханы хүү юм байна л гэж ойлгосон. Ариун сүнс намайг үнэхээр баптизм бүртээ цогхоход гайхалтай л Бурхан ажилт юм байна. Ариун сүнс надад хэлээ өгсөн юм байна. Хинч надад одоо ингээл би ингээд өөрөө ингээд ярьж байгаад ариун сүнс хэлээ авсан гэж би бүр хэний ч юм хэлж чадхааргүй болчихж байгаа байхгүй. Бүр яг намайг залбирч байхад миний толгой руу цохоод тэгээ би дээшээ хараад нэг харахад л ариун сүнс хэлээ авсан. Өөлөө сууж исэн байхгүй. Тэгэхээр Бурхан бүр ингэж гайхалтай ажил. Миний амд би бүр тэрийг байхгүйгээ хэлчихгүй гэсэн шиг л надад юмсыг хийгээд байгаа. Чи ингээд ариун сүнс байхгүй гэж хэл. Ингээд чи Бурхан эцэг байхгүй гэж хэл. Ингээд энэ чулга намайг ажиллахгүй байна гэж хэл. Тэгэл нэг үг л хүнийг гангашгүй. Тэгээд хүн чи гангашгүй болчих жоохгүй. Бурхан үгээ хэлсэн. Нэг л бид нар нэг олон үг яриад байдаг те. Тэгэл байна, би энэ байна. Тэгээ болоо. Жул миний үг тэгэл болоо. Хариуц чам дээр байна. Тэгэл болоо. Тэрс ингээл олон юм яриа. Ингээл байд юм уу, байдгүй юм уу гэл. Ингээд аваад тахалтай. Гэл бэлхтэл өгж байна. Ингээ байршаадах чи гэл. Юу гэл юм хийгдэж байна. Бурхан үгээ хэлээд байхад юу гэл юм хийгдэд байна. Танд хэлэгдээд байна. Таны өмнө Бурхан ажилласаар байна. Хүлээн ав. Тэгээд Бурхан юм зэгстэй хэлээд байгаа шүү дээ. Би байдаг, би сонсдог, би үнэхээр мэдэрдэг. Миний гар чамд хүрхээргүй богино тайрхаа бишээ. Тэ миний нүд үргэл чам руу ширцээр байна. 24 цаг ямар цаг байдیں۔ Минуттайгаа чам руу ширцээр байна. Тэгээд би чамд харах харааг өгж байна.
Сонсох чихийг өгж байна. Ариун сүнс чамд одоо бүр хурж байна. Чиний зүрхэнд хурж байна. Ариун сүнс чи байхгүйгээд хилээд гэхээч гэл. Энэ зүйлсийг бурхан хийж байна. Энэ юу гэвэл бурханы засаглаж байгаа хүүхдүүд дээр хийгдэг ажил байхгүй юу? Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг босгож ирж байна гэж тэр хүүхдүүд яаж засаглахаа мэддэг. Яаж залбирахаа мэддэг, яаж алхахаа мэддэг, яаж ажиллаа хийхээч мэддэг. Тэр хүмүүст мэрэгүү ухаан өгдсөн байгаа хөөхгүй. Цөөхөлөө гэж бити бод. Юу вэ? Дэлхийд тархсан монголчууд гэдэг шиг. Дэлхийд тархсан бурханы хүүхдүүд байна. Монгол үндэстэн рүү ирэх л баг. Энд бурхан байна гэж хүмүүс гүгээл ирэх баг. Хүлээгээл авна бид нар. Бурханы үгийг сонс, бурханы хүүхдүүд ингэж алхах тий. Загвар байна. Паул хэлдэг чинь намайг дүүрэгчд бай. Хүн бүр намайг дүүрэгчд бай гэж хэлэх болно. Бурханы хүүхдүүдийг дүүрэгчд бай. Энэ салбар дээр чи ингэж алхах тий штэ. Намайг дүүрээ бай. Бурхан надтай хамт байгаа. Би чамд яаж алхахыг чинь зааж өгье. Гэл нэг юу чимээг үзэг ном байдаг штэ бидэрт. Майныг унш. Бурхан ингэж ярьдیں۔ Яг л ийм зүйлс эмгэгцтэй тодорхой тод илэрхий бүр бурхан байдаг, ариун сүнс байдаг, Есүс Христ та нарын дээгүүр бүхэл зүйлс чинь үнэхээр өнгөрөөцсөн. Тэ та нарыг идгээцэн, та нарыг чөлөөлсөн, та нарын алдаа бүгдийг уучлалцсан, таныг бүр яаж алхах чинь тэр хүртэл мэддэг. Алдаанаасаа яаж уучлах чинь мэддэг. Тэр таныг бүр яаж ямар байрлал яаж яах гэж бүгдийг мэдж байгаа. Бүгдийг харж байгаа. Тийм учраас таныг энэ цаг суулгаж байгаа, сонсгож байгаа. Тийм болохоор бурхан амьд, бурхан ажилласаар байна. Бурхан бол хизээч хөдлөшгүйгээр бүр гайхалтай ажилласаар байна. Түүний хүслийг ав. Энэ нэгэнтээ битгий эвлэр. Бүр сүнсэн дотор игдүүцдэг бай. Тэр зүйлсийг бүр хүлээн ав. Энэ нэгэнтээ битгий эвлэр. Энэ нийгмийн эсрэг зогс. Тэгээ танаа гэр бүл өөрчлөгдөж байна гэдэг чинь доош юмс урсж байгаа байхгүй. Өөр олон гэр бүлүүд гарч ирнэ, олон ирчүүд гарч ирнэ, олон эмэгтэйчүүд гарч ирнэ, олон хүүхдүүд гарч ирнэ. Тэрнээс зөвхөн таныг яадаг бурхан биш. Та нар Мосе ярьж Мосе фараоны өмнө очиод тунгалахад хэдэн мянган хүн түүнийг дагаад фараоны Египтийн бололцоос гарсан штэ. Яг л үнтэй адилхан зүйлс босох байхгүй юу? Та бурхантай ажиллаж байгаа таны араас бас олон хүмүүс даах болно. Олон хүмүүс үнэхээр танаар дамжуулж хөрөөгдөх болно. Ариун сүнсийг мэдрэх болно. Бурхныг таних болно. Бурхнаас өрөөлийг авах болно. Тантай л байхгүй бол болохгүй дээ гэсэн тэр зүйлсийг мэдрэх болно. Таны хажууд л бай. Таны үгнээс л хуваалцсан. Яг л таны амнаас бурхны үг гарч байгаа учраас тантай хамт бай гэдэг. Тэгээд та хончилж эхлэн тэр хүнийг бурхан руу аваачна. Тэгээд тэр хүн мэдэрн, тэр хүн баярлан. Тэгээд тэр хүн үнэхээр аз жаргалыг авна. Энэ л аз жаргал юм байна да. Гэж мэдрэх болох байхгүй. Түүнээр бурхан ажиллаа хийж байна. За өдөр босоод бурханы өмнө залбирцгаая. Тэр бурханы өмнө зүрхээ өгцгөөе. Түүний өмнө оюун бодлоо өгцгөөе. Түүний өмнө биеэ өргөцгөөе. Бурхан таныг уучлалцсан. Бити тэгээд өөрийгөө уучлаагүй мэд төсөөлөд бурханы ажлыг бити үнэхээр хийдэг хүмэд байгаад бай. Бурхан нэг л удаа загалмай дээр цовдлогдсон. Тэр таны алдааг нэг л удаа уучлсан. Тийм болохоор таны дээгүүр бүх зүйл өнгөрөн гарцсан. Танаа гэр бүл дээгүүр өнгөрөө гарцсан. Тантай хамралтай бүгд өнгөрөө гарцсан. Энэ хотын сүм энэ үндэсний дээр бурханы хүүхдүүдийн дээрээс бүгд өнгөрөөд гарцсан байхгүй юу? Тэр зүйлсүүдийг хүлээн ав. Ариун сүнс танд үнэхээр хүрхийг хүсэж байгаа. Ариун сүнс үнэхээр хоосон зүйл биш ээ. Ариун сүнс танд бурханы хүслийг мэдүүлэх болно. Ариун сүнс танд бурханы алдрыг харуулах болно. Ариун сүнс таныг үнэхээр бурханы өмнө аваачих болно. Ариун сүнс таныг үнэхээр бурханы өмнө байршуулах болно. Ариун сүнс таныг үнэхээр хүчин дагуулах болно. Ариун сүнс таныг эцгийг таниулах болно. Ариун сүнс танд эцгийн хүслийг мэдрүүлэх болно. Ариун сүнс тантай өдөр бүр хамт байх болно. Ариун сүнс таныг үнэхээр дагуулах болно. Итгээрэй. Түүний өмнө залбираарай. Түүний өмнө бити дуугүй байгаарай. Түүний өмнө залбираарай. Үнэхээр ариун сүнсийн цам мөч үнэхээр онцгойгоор хүлээн аваарай. Учир нь юу гэвэл бурхан өөрийнхөө хүүхдүүдээр юу ч харамлдаггүй маа. Тэр бол хайлтал бэлгаттал үнэхээр дүүнэр
асгадаг юм аа. Бурхан өөрөө харамч нэгэн биш ээ. Бурхан үнэхээр өөрийнхөө хүүхдүүд хайлт байлгахтал өгдөг юм аа. Таны хүүхдүүдтэй хандлагаас илүүгээр тэр танд үнэхээр эдгэрлэл чөлөөлөлт хэрэгтэй бол өгөх болно. Тэд үнэхээр амар тайван өгөх хэрэгтэй бол өгөх болно. Тэд баяр хөөргийг хэрэгтэй бол өгөх болно. Тэд үнэхээр бүхэл зүйлс өгөх болно. Үнэхээр санхүүгийн хангамжаа хүлээн ав. Тэр гайхамшигтыг төврөн ав. Тэр үнэхээр нийгмээс ирж байгаа Израилийн ард түмэн Египтүүдийг тонсон шиг бид тонох болно. Тэд тань руу тэр халамжуудыг алтыг мөнгөийг өгөх болно. Та тэнд захин зарцуулах эрх мэдэл танд өгөгдсөн юм а. Тэр зүйлс таныг үнэхээр өөрчлөгдөх болно. Өөрчлөсөн хүмүүс Бурхны хүслийн дагуу алгацсан нэгнүүд байх болно. Тэр бол хүч чадал, тэр бол амар тайван, эдгэл чөлөөлт энэ газар дүүрэн байх болно. Бурхны хүүхдүүд эдгэрдэг юм а. Бурхны хүүхдүүд чөлөөлөгддөг юм а. Тэр зүйлсүүд Бурхны хүүхдүүд өөрөөр гарсан юм а. Тэр зүйлсүүд хүлээн ав. Тэр зүйлсүүд үнэхээр Бурхны хүслийн дагуу хүлээн. Бурхны хүсэл бол тэнгэр дээшхийн газар дүүрнийг бүлэгдэх болно. Үнэхээр амар тайвнууд өгөгдөх болно. Юр бусын баяр хөөрөд өгөгдөх болно. Юр бусын өмнөд өгөгдөх болно. Чөлөөлтүүд өгөгдөх болно. Хааслаар дамжуулан хэрэгжиж байгаа тэр баяр хөөр, амар тайван, зүгт байдал энэ газар дүүрэн байх болно. Хүнд бүрүүдээр дүүрэн байх болно. Гэр бүлүүдний хүрдээр дүүрэн байх болно. Хүүхдүүдний хүрдээр дүүрэн байх болно. Ирээдүйд ирэх үнэхээр хоош ирэх тэр хүмүүсийн дээр дүүрэн байх болно. Бид ирээдүйг хард алхдаг нэгнүүд юм а. Бид Бурхны байршуулсан нэгнэ. Бид хаана байснаа харсан байгаа. Бид хаана байснаа харах болно. Ирээдүйд юу босгож бид харах болно. Бурхны хийж байгаа ажил, энэ үндсэн дээр хийж байгаа ажил, ирээдүйд дэлхий дээр хийдэж байгаа ажлуудыг бид харах болно, харсаар байх болно. Бидний үг хүчрхэг байх болно. Бидний алхаа тодорхой байх болно. Бурхан бидний галан багнаа хөдлөх болно. Өдөр нүүлэн багнаараа дагуулan хадлах болно. Тэр маандагаар таныг хооллох болно. Ариун сүрүүд дүүрэн өгдөх болно. Тэр үүдээ та туулахад та үнэхээр Бурхан үнэхээр би өөрийнхөө хүслийн дагуу сонгосон юм сонгон байршуулсан юм а гэж хэлэх болно. Бурхан үнэхээр баяр хөөртэй байх болно. Бурхан хотын сүмийг харахтаа баяр хөөртэй байх болно. Сүнслэг эцүүд минь харахтаа баяр хөөртэй байх болно. Үнэхээр түүгээр дамжин гурсч байгаа итгэлийн хүмүүсийн харахтаа баяртай байх болно. Тэдний доороос гарч ирэх хүмүүсийн харахтаа баяр хөөртэй байх болно. Энэ бол миний сонгосон чуулган, энэ бол миний сонгосон ард түмэн, энэ бол миний сонгосон хүүхдүүд. Түүндээ тохиолж байгаа бүхэл зүйлс миний хүслийн дагуу байх болно. Нүдүүдээ хүчиг сонсоогүй, сэтгэлдээ хідээж мэдрээгүй зүйлсийг харах болно. Тэр зүйлсүүд үнэхээр байх болно. Хоёрын хооронд зүйлсээр алхдаг нэгнүүд биш. Цаг хугацаа биний үрдэг нэгнүүд биш. Бурхантай хамт алхдаг цаг хугацаа үнэн сурсан юмсууд хийсэн нэгнүүд гарч ирэх болно. Яг л Мосе фараонын очоод үе тунгалдаг шиг та нар үнэхээр тэр зүйлсүүдийн өмнө очиж туулах болно. Системүүдийн өмнө очиж туулах болно. Нуусан зүйлсүүдийн өмнө гарч туулах болно. Бурхны үгдийг туулах болно. Тэгэхээр та харах болно. Царцаа яаж ирж байсан шиг та Бурхны үгийг туулахад тэр зүйлс тэр газар юу болж байгааг та харах болно. Та хамтдаа Бурхныг алдаршуулах болно. Бурхныг магтах болно. Тэгээ өргөжүүлсэн Бурхан танаар улам илүүгээр ажиллах болно. Бурхан таны үгийг хүчтэй болох болно. Бурхан таны хөлийг хүчтэй болох болно. Бурхан таны сүнсийг улам илүүгээр хүчтэй болох болно. Сүнс болон оюун бодлын хамтдаа ажиллах хүчтэй болох болно. Тэр газар эдгэрлэх болно. Тэр газар чөлөөлт байх болно. Тэр газар Бурхны амар тайван дүүрэн байх болно. Юу бол Бурхны амар тайванд өгцсөн газар Бурхан ажлаа хүчтэйгээр хийж байгааг та мэдэх болно. Танд эргэлзээ байхгүй болно. Таны оюун бодол зүгээр л Бурхны үгэнд үнэхээр ундаалгадаг, цаддаг нэгнүүд байх болно. Зүгээр л заа гэдэг нэгнүүд байх болно. Зүгээр л тиймээ гэдэг тийм хүлээн зөвшөөрлүүд явагдах болно. Тэр үнний сүнс таны дээр ажиллахад оюун бодол зүгээр л заа гэд хүлээн авдаг байх болно. Эргэлздэг нэгнүүд биш ээ. Эргэлзлэх нэгнүүд биш. Үнийг хүлээж авдаг нэгнүүд биш. Өөрөө голдог нэгнүүд биш. Үнэхээр байршлагдсан Бурхны хүүхдүүд гэдэг тэр эрх мэдлийг авсан нэгнүүд байх болно. Үнэхээр мэрэгүү ухаанууд өгөгдсөн. Бурхны хүүхдүүд л энийг авах зохистой байхгүй юу? Бурхны хүүхдүүд л мэрэгүү ухаанаа дурах ёстой. Мэрэгүү ухааныг яаж ажиллуулах, мэс чанар яаж ажиллуулахыг тэр бүхэл зүйлсүүдийг мэдсэн байх болно. Энд чинь Бурхны хүүхдүүд өгсөн бэлэг байхгүй юу? Энэ бэлгийг хүлээн ав. Энэ бэлгийг хүлээн ав. Яаж ажиллуулахыг хүлээн ав. Бизнесүүд яаж ажиллуулахыг хүлээн ав. Салбарнуудаар яаж ажиллуулахыг хүлээн ав. Мэрэгүү ухааныг хүлээн ав. Аим сүнсийг хүлээн ав. Түүгээр яаж ажиллахыг хүлээн ав. Түүгээр ундаа. Түүгээр үнэхээр алдаршуул тэгээд. Энэ ч Бурхан гэдгийг мэдэх болно. Бурхан ийм агуу байхгүй юу? Бурхан ирээдүйд ирэх цагууд хийгдэж байгаа зүйлсийг тань тодорхой харуулах болно. Тэгээд яг л эзнийг үнэхээр хүлээж байгаа.
Эзний ирэлтийг хүлээж байгаа итгэгч нар гарч ирэх болно. Гарч ирсээр байгаа. Байршсан бүр юунд ч ганхашгүй энэ дэлхий дээр юу ч болж байсан, галаар юу ч бороо орж байсан. Үнэхээр энэ ертөнцид ямар ч муу сүнс ажиллаж байсан, ямар ч муу ажиллагаа явагдаж байсан тэр хүмүүс бол хөлн бах хүчтэй байх болно. Яагаад гэвэл тэр хүмүүс Бурхныг хардсан юм аа. Хаан байршихаа хардсан юм аа. Яаж ажиллахаа хардсан юм аа. Яаж алхахаа хүртэл хардсан юм аа. Хаан байршуулахаа хүртэл хардсан юм аа. Хаан цуглархаа хүртэл хардсан юм аа. Хаан имлэгт нэгдэхээ хардсан юм аа. Хаан имлэгт нэгдлийн үйл ажиллагаа байхаа хардсан юм аа. Юу хэлэхээр мэддэг хүмүүс байх юм аа. Тэр хүмүүсийн ам нь Бурхны амаар солигдсон. Та өөрийнхөө амыг Бурхны амаар солигдсон гэж хэлээрэй. Яагаад гэвэл тэр ариусс тань Бурхны амаар Бурхны үгээр хэлж байгаа тэр үгүүд таны аманд өгөгдөж байна. Исая хэлсэн шүү дээ. Та миний амыг цэвэрлээч. Би үнэхээр энэ нэгэнтэйгээ эвлэрчжээ. Би үнэхээр бодрор болчихжээ гэдэг. Бурхан түнд хүрсэн. Тэгээд тэр цэвэр болсон. Цэвэр болсон гэсэн бол цэвэр болсон. Тэгээд цэвэр өгөөд цэвэр сүүн бүр цэвэр хоолоо танд өгдөх болно. Тэр бол юугаарч будардаагүй, юугаарч бударлагдаагүй, энэ нийгэмдээ ямар ч эвлэрээгүй цэвэр үгийн хоолууд тэр өгөөд таны ам дүүрэг бэлхад өгдөх болно. Оюун бодлуудад өгдөх болно. Би хүлээн авч байна аваа. Би хүлээн авч байна. Би бүхэл зүйлсийг хүлээн авч байна. Танаас урсаж байгаа бүхэл зүйлсийг хүлээн авч байна. Бидэнд ямар ч эргэлзээ байхгүй. Би хүлээн авч байна. Бидэнд ямар ч эргэлзээ авахгүй. Би хүлээн авч байна. Бид нар урсаж байгаа зүйлсийг хүлээн авч байна. Бид нар урсаж байгаа зүйлсийг хүлээн аваад цаашаа ууцтагдаа нэгэн байх болно. Би ууцгагч байх болно. Би чөлөөтэй ажилдаг нэгэн байх болно. Би саа дотор хийдэг биш. Харин замаар ууцтагддаг нэгэн байх болно. Би чөлөөтэй уусгадаг нэгэн байх болно. Би Бурхны нүрийг ирэлхийлдэг нэгэн байх болно. Би түүний өмнө очиод зоригтойгоор очдог. Түүний нэрийг ирэлхийлээд Мосе Бурханаас 10 хуулийг авдаг шиг та бас Бурханаас үгийг авах болно. Юу гэвэл Бурхан амьд л бол Бурхан таныг сонингон дуудсан л бол Бурхан тантай хамт ажиллаж байгаа л бол таны үг, түүний үг таны дотор дүүрэн байх болно. Таны зүрхэн сэлэгдэнэ. Таны оюун бодол дотор сэлэгдэнэ. Таны сүнсэн дотор сэлэгдэнэ. Тэгэхээр тэр үг хаанаас ч юу ч ирж байсан хөдлөшгүй үг байх болно. Тэр бол яг л Бурханаас ирсэн үг ийм л байдаг бах. Ариун сүнсээс ирсэн үг ийм л байдаг бах. Тэр үг яг л тийм байх болно. Хэзээ ч хөдлөшгүй тэр үг таны хүчлэн дагуулах болно. Ирээдүйд ирэх зүйлсүүдийг саадуудыг дарахаар тэр үг байх болно. Үнэхээр гайхалтай үг байх болно. Та итгээрэй. Нүдэнд үзээгүй, чихэн сонсоогүй, сэтгэлдээ хизрээч мэдрээгүй тэр зүйлсийг Бурхан танд хийх болно. Бурхан тандаа хийсэрч байгаа, хийсэрч байх болно. Тэрийг юу зогсоож чадахгүй. Бурханы өмнө зогсоодог, Бурханы үгийг зогсоодог хин юм бэ? Хинч байхгүй. Хүлээ ав. Оюун бодол бүр хүлээ ав. Сүнс бүр хүлээ ав. Бурхныг зүгээр л хүлээ аваад түүний үгийг тунгаал, өргөжлүүлэн тунгалсаар бай. Танд өгөгдсөн үг тунгалсаар бай. Тэр үгийг юу зогсоож чадахгүй, тэр үгийг юу ч агуулж чадахгүй. Тэр бол ганхашгүй хатан суурийн үг байх болно. Тэр зүйлс үнээр хизээж гайхалтай үг байх болно. Юу гэвэл Есүс Христ үг ба үнэн, зам үнэн, амь мөн гэсэн штэ. Гайхалтай ажлууд хийгдсээр байгаа. Гайхалтай зүйлсүүд хийгдсээр байгаа. Бид үнэхээр хамтын тэр зүйлсүүд үнэхээр тод болж байна. Хамтарч ажилладаг тэр зүйлсүүд тод болж байна. Хин хинтэйгээ эвлэлнэгдээ яаж ажиллахыг үнэхээр Бурхан өөрөө хийж байна. Хин нэгэнтэйгээ яаж ажиллах, сүнсээ яаж олоод Бурхан дотор яаж ажиллахыг үнэхээр Бурхан харж байгаа. Хин хинэгээ олоод хин хинтэйгээ эвлэлдээд нэгдээд яг л Бурханы хүслийн дагуу алхдаг нэгэнт гарч ирж байгаа. Яг л тэр зүйлсүүд Бурханы дотор хийгдэж байгаа. Энэ бол яг Бурханы ажиллагаа, Бурханы хүсэл, Бурханы ажиллагаа байхгүй юу? Энэ бол таны ганцаарсан тоглолт биш. Ариун сүнс тэр хамтрагчаа болсон тэр хамтын ажиллагаа байх болно. Та магадгүй бизнесийн салбарч хүртэл хамтрагчаа болох болно. Хамт юмсыг хөдөлгдөг, хамт юмсыг хийдэг, хамтаа голыг урсгадаг, хамтаа энэ бол ариун сүнсний ажиллагаа, хамтын ажиллагаа байх болно. Үнэхээр 2 ба 3-аа нийлээд миний нэрээр залбирахад юу болдгийг харна гэсэн шиг нийгмүүдийн төлөө 2 ба 3-аа нийлээд залбирахад тэр салбарууд ярьж үлж байгаа бид харах болно. Та ганцаараа биш, тантай Бурхан хамт байгаа, тантай ариун сүнс хамт байгаа. Туслагч болон илгээгчэнд ариун сүнс таны хөдлөх болно. Есүс Христ таны дээгүүр бүхэл зүйлсүүдийг үнэхээр өнгөрөөсөн юм аа. Түүний цус, түүний бие тантай үргэлж хамт байгаа. Хүлээ ав. Тэгээ Бурхан ажилласаар байна. Бурхан юмсыг хийсээр байна. Ариун сүнсээр үнэхээр холбогдсон хизээж юу ч ганхашгүй, юу ч тасалж чадчихгүй тийм хэлхий холбоонууд үнэхээр хотын сүмстэр дүүрэн хийгдсэн байгаа.
Ариун сүнсээр хийгдсэн тэр үнэхээр холбоог тэр муу нэг хизээж тасалж чадахгүй, муу нэг нь түүний дотор хизээж ойртож чадахгүй тийм холбоонууд бий болцсон байна. Үгэн дээр холбогдсон, үнэхээр Бурхны оршихуй дээр холбогдсон, Бурхны ариун сүнсийг үнэхээр ирэлхийлсэн, түүний хүслийн дагуу алхдаг тийм холбоонууд, тийм зүйлсүүд ганхашгүй тэр зүйлсүүд үнэхээр хаасаагүй бий болцоор байгаа. Бурхан танд талархаж байна. Алдрыг өргөж байна. Танд алдрыг өргөж байна. Танд магтаалыг өргөж байна. Халелуя! Танд алдрыг өргөж байна. Бурхны хүүхдүүд яаж алдрыг өргөдөг харах болно. Энэ дэлхийн ертөнц харах болно. Энэ сүнслэг ертөнцийг харах болно. Бурхныг яаж магтдгийг, Бурхныг яаж залбирдгийг, Бурхныгаа яаж алдаршуулдгийг харах болно. Танд магтаалыг өргөдгийг харах болно. Танд залбирлыг өргөдөг, таны өмнө суухдаа яаж алхдгийг энэ ертөнц харах болно. Одоо сүнслэг ертөнц нээсэн бол одоо би үнэхээр тэр муу нэгэнд хүртэл харах нүдийг нээсэн. Бурхны хүүхдийг яаж алхаж байгааг хар. Түүний нэрийг бол Бурхан өөрөө сийлцэн бохоггүй. Амийн номондоо сийлээд хадгалаа түүний нүгээр хизээж хинч тэр зүйлийг арилгаж чадгааргүй болгоод сийлцэн нэр бохоггүй юу? Итгэлтэй хүлээн ав. Тэр нэрийг бол юу ч арилгаж чадахгүй. Юу ч дийлэхгүй. Энэ бол Тэнгэрт бичигдсэн үгс. Тэнгэрээс газар руу холбогдож байгаа үгс. Түүнийг хүлээн аваад Бурханд алдрыг өргөж байна. Танд баярлж байна аваа. Танд талархаж байна. Есүс нэрээр. Амен.